Уулуурхай салбарт хүнийхийг хангах сэдвүүд хэрэгсэн төрөлцөөгсөн та бүхэнд энэ өдрийн амар амгалан айлтгаж мэдчилээ. За хүнийхийн үндэслэх өмсөөс энэ удаагийн лекцийн зочноор далай буйны бэмжүүрийг олж оролцуулж байна. Тэрээр уулуурхай доктортой хөгжил, ил тод байдал, иргэний нийгмийн байгууллага, хүний эрхийн асуудлаар судалгаа хийж мэргэжсэн социологийн шийдвэр ухааны доктор юм а. Бэмжүү 2000 онд Монгол Улсын багшийн сургуулийн багшаар ажлын гараагаа эхэлж, Японы Хоккайдогийн их сургууль, Канадын Бритиш Колумбийн их сургууль зэрэг сургууль судалгааны байгууллагууд ажиллаж байсан бөгөөд 2013 оноос одоо хүртэл Австралийн Queensland-ийн их сургуулийн дэргэдэх хариуцлагатай уулуурхай судалгааны төвд судлаач ажиллаж байна. Монгол Улсын үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 1 хэсэгт Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өргөн сонслогт нийцсэн олон хөвчлөхийн эдийн засгтай байна гэж заасан нь иргэд бизнесийн байгууллагуудад ямар бизнес эрхлэх, хөрөнгө оруулах, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх, хинтээ харилцагтай харилцаа их зэрэг асуудлаа бий даах, тань шийдэх эдийн засгийн эрх чөлөөг олгосон юм заалт болсон билээ. Хардчилсан нийгэм эдийн засгийн чөлөөт тогтолцоо бий болсноор хүмүүс харилцан ашиглах үүднээс аж ахуйн нэгж байгуулах, ус хэлбэрээр хамтран ажиллах таатай орчин нөхцөл хүрэлцсэн бөгөөд үүний нөгөө талд хүний эрх чөлөөг хүндэтгэх, дээдлэх, хүний эрхийн хэмжээг сахин мөрдөх шаардлага хурцаар тавигдж байна. За сүүлийн жилүүдэд Монгол улсад уулуурхайн салбар идэвхтэй хөгжиж, гадаад дотоодын хөрөнгө оруулалттай төрийн болон хувийн хвшлийн томоохон компаниуд байгуулагдсан үйл ажиллагаа явуулж байна. Уулуурхайн салбар эрчимтэй хөгжин улс орны нийгэм эдийн засгийн өсөлтөд хувь нэмээ оруулж байгаа хэдий ч төрийн зохистой бодлого зохицуулалт хангалтгүй уулуурхайн үйлдвэрлэлийн уруутай үйл ажиллагааны улмаас байгаль орчинд дөрөдөх, газрын хөрс хэвтрэх, усны нөөц багасах, уламжлалт бэлчээрийн мад аж ахуй, газар тариалангийн бэлчээр тахрагдах, агаарын бохирдол нэмэгдэх, иргэд оршин суух газраа чөлөөтэй сонгох эрх, хөдөлмөрлөх эрх зэрэг зөрчигдөх явдал гарсаар байна. Эдгээр асуудал нь Монгол Улсын үндсэн хуулийн 14 дугаар зүйлийн 2 дугаар хэсэгт заасан иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцвэр алдагдахаас хамгаалуулах эрхийг зөрчиж хүргэж байгаа гээ. Тиймээс хүний эрхийг суурилсан хариуцлагатай уулуурхай бизнесийг хөгжүүлэх чиглэлээр иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, энэ талаар холбогдох бүх талууд хамтран ажиллаж ахиц дэвшил гаргахыг эрмэлзэх нь нэн чухал болохыг тэмдэглэж энэхүү лекцээ ажиллагааг нээж наа. Ингээд доктор Бэмжүүрт микрофоноо шийдвэрлэе. За баярлалаа. За өнөөдөр хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Ирсэн хүмүүс дотор одоо саяын миний нөгөө ажиллаж сурч явах үеийн маш олон найз нөхөд танил хүмүүс байна. За бусад хүмүүстэй болон нийт ирсэн найз нөхдөд бас баярлалаа. За өнөөдрийн лекцийн маань одоо гол агуулгыг бас сая ерөнхийд нь танилцууллаа. Уулуурхайн салбар дахь хүний эрхийн асуудал гэдэг сэдвээр энэ талаар одоо өнөөдөр яригдж байгаа одоо дэлхийд дахинд яригдж байгаа гол асуудлууд, за Монгол улс тулгарч байгаа асуудлуудын талаар
өөрийн зүгээс товч танилцуулж энэ хилцүүлэг өрнүүлж бас яриа өрнүүлэх зорилготой байгаа. За миний хувьд болохоор сая мөн танилцуулсан энэ Австралийн Квинслендийн их сургуулийн доктортой эдс баялагын хүрээлэн гэдэг энэ хүрээлэнд ажиллаад 3 жил болж байна. Тэгээ энэ хүрээлэн маань өөрөө дэлхийд бас их олон байдгүй хүрээлэн. Тэгээ дотроо хамгийн гол нь уул уурхай дахь нийгмийн хариуцлагын төв гэдэг яг энэ нийгмийн хариуцлага хүний эрхийн чиглэлээр мэргэжсэн томоохон судлаачдыг нэгтгэсэн дэлхийн цөөхөн ийм судалгааны төвүүдийн нэг. Тэгээ тэнд бас миний би 3 жил байсны үед бас олон судлаачд одоо судалгааны бүтээлүүдээс бас сонсож дуулсан их байгаа. За өөрийн хувьд бол айхтар яг хүний эрхийн одоо асуудлаар мэрэгшиж одоо олон тооны судалгааны бүтээл бол би хараахан хийж амжаагүй гэж хэлж болно. Харин хамтарч хийсэн судалгаа бусад судлаачдын зүгээс бол энэ талаар чамгүй юм дуулж сонссон. Тэр бүхнийгээ бас Монголын одоо иргэд тийм үү сонирхогч судлаач нартай хуваалцсан илүү үр дүнтэй байхаа гэдэг үүднээс өнөөдрийн илтгэлийг одоо лекцийг бэлдэж ярьж байна. За энэ хүрээлэнд ажиллах хугацаанд бол би бас Монголын нэлээдгүй олон судалгааны байгууллага, төрийн бас байгууллага судлаачтай хамтарч ажилласан. За тэр дундаа иргэний шийдэл төрийн бас байгууллага, за хүний эрхийн үндэсний комисс, за Монгол Улсын их сургууль бусад одоо судалгааны байгууллагуудтай хамтарч ажилласан. Энэ дунд бол бас энэ уул уурхайн салбар дахь нийгмийн хариуцлага хүний эрхийн чиглэлээр хийсэн ажлууд байгаа. Тэгэхээр тэднэрээс бас энэ лекцэнд бас зарим одоо асуудлыг тусгаж ярих юм аа. За тэгээд энэ асуудлыг ярихдаа нэгэнт би одоо Австралийн Квинслендийн их сургуулиас ирсэн. За тэгээд Австралид одоо энэ талаар яригдж байгаа. За энэ талаар хийгдсэн судалгааг нэлээдгүй хөндөх. Нөгөө талаараа энэ уул уурхай хүний эрхийн асуудал гэдэг сэдэв маань өөрөө энэ уул уурхай харьцангуй одоо бусад улсаас олон жил хөгжсөн Австралид ер нь төрүүлж яригдж энэ талаарх одоо эрх зүйн болон бусад одоо үйл ажиллагаанууд энэ улсад нэлээдгүй хийгдсэн учраас Австралиас одоо яриагаа эхлэе гэж бодож байна. За энэ зураг бол ерөнхийдөө 1992 онд болсон үйл явдлын одоо нэг хэсгийг харуулсан зураг байгаа. Тэгэхээр энэ бол Австралийн уугуул иргэд Квинсленд Австралийн одоо нэг муж болох Квинсленд мужийн шүүхээс гаргасан шийдвэрийг одоо баярлан хүлээж авч байгаа ийм дүр зураг байна. Тэгээ энэ шийдвэр нь юу байсан гэхээр ерөнхийдөө шүүхийн маргаан энэ уугуул иргэдийг төлөөлж Мабо гэдэг хүн, за нөгөө талаасаа Квинслендийн засгийн газар гэдэг энэ хоёр талын хоорондын маргааныг эцэссэн шийдвэрлсэн ийм шүүхийн шийдвэр байсан. За тэгээд уугуул иргэдийн тал бол ялалт байгуулсан буюу шүүхийн шийдвэр тэдний талд гарсныг одоо тэмдэглэж байгаа дүр зураг. Тэгээ шүүхийн шийдвэр нь одоо түүхэн гэж хэлж болохоор байсан. Энэ нь болохоор уугуул одоо Австралийн уугуул иргэдийн одоо газрын эрхийг хүлээн зөвшөөрсөн ийм шийдвэр байсан. Тэгэхээр 92 оноос өмнө бол та бүхний ихэнх нь бас мэдэх бах Австралийн уугуул иргэд бол олон мянган жил одоо амьдарч ирсэн газараа миний газар юм уу, миний өмч эзэмшлийн газар гэж хийлэх үндсэндээ эрх зүйн тийм баталгаагүй явж ирсэн. Тэгэхээр энэ 92 оны шийдвэр бол одоо газрын эрхийг нь хүлээн зөвшөөрсөн ийм шийдвэр байсан. Тэгэхээр 92 оноос хойш бол Австралид жишээлбэл уул уурхайн төсөл одоо уугуул иргэдийн одоо газар юм уу, амьдарч байгаа газар болон уугуул иргэд миний одоо өв дээдсэнд амьдарч байсан гэдгээ баталгаажуулж чадсан газар очих юм бол уугуул иргэдтэй зайлшгүй зөвшөлтсөж гэрээ хэлцээр байгуулж явахаар ингэж тогтсон байна. Тэгэхээр яг энэ маань өөрөө бараг 10 жил орчим үргэлжилсэн одоо шүүхийн болоод бусад одоо улс төрийн арга хэмжээний үр дүнд гарсан шийдвэр. Тэгэхээр энэ 92 оноос хойш бол Австралид үндсэндээ энэ уугуул иргэдийн эрх, газрын эрхийн асуудал бол тэс өөр төвшөнд яригдах болсон. 90 оноос өмнө одоо хэрвээ бид нэр цаг хугацаагаа ухраагаад 90 оны үед Австралид очих юм бол одоо уул уурхайн ийм хурал дээр бол уугуул иргэдийн тухай асуудал төдийлөн одоо яригдахгүй. За уул уурхайн компанийн дунд бол уугуул иргэдийн эрх юм уу, уугуул иргэдийн соёл тэднэртэй гэрээ хэлцээр хийх гэдэг тухай асуудал бол төдийлөн өргөн үрийг хамарч чаддаггүй байсан. Ялангуяа томоохон компаниудын дунд бол уугуул иргэдэг үндсэндээ тийм үл тоосон
одоо харьцангуй тийм дарангуй хэлбэрээр одоо үйл ажиллагаа явуулах байдал ажиглагддаг байсан. 92 оноос хойш бол нэгэнт хуулийн шийдвэр ингээ гарцсан. Тэгээд энийг дагсан бусад можуудад ижил одоо хэмжээний шүүхийн шийдвэрүүд гараад эхэлсэн учраас одоо уулуурхайн компаниуд үйл ажиллагаагаа өөрчилж эхэлсэн байна. Гэхдээ энийг бол одоо шүүхийн шийдвэр гарангуут уулуурхайн салбарынхан бол бүгд одоо бас дэмжиж хүлээж аваагүй. Мэдээж хэрэг уулуурхайн компани болон можуудын засгийн газраас бол энэ шүүхийн шийдвэрийг их олон талаар эсэргүүцсэн гол шалтгаан нь бол уулуурхай хөгжөхөд одоо энэ орон нутаг уугуул иргэдтэй чинь тасралтгүй гэрээ хэлцээр хий зөвшөөрлийг авна гэдэг ийм процесс чинь өөрөө одоо хөрөнгө оруулалт одоо лиценз зөвшөөрлийн хугацааг олон сар хоногоор хойшлуулна. Эцэстээ энэ уулуурхайн салбар чинь хямраад одоо Австралийн эдийн засаг одоо сүүрэн доройтно гэдэг байдлаар маш олон одоо сая доллар зарцуулсан энэ компанид хэвлэлийн ажлыг бол тэр үе зохион байгуулж ирсэн. Уулуурхайн компаниудын зүгээс засгийн газартаа эргэж нөлөөлөх гэж маш их ажил хийгдсэн байдаг. Тэгээд энэ дунд бол зарим тооны компаниуд тэр дундаа одоо Rio Tinto болон тэр үеийн бусад компаниудын дотроос тодорхой одоо тэр бизнесийг удирдах гэсэн хувь хүмүүс бол энэ одоо 92 оны шийдвэрийг бас арай өөрөөр харсан байдаг. Тэгэхээр тэдний зүгээс бол ийм байдлаар одоо шүүхийн шийдвэрийг эсэргүүцээд хэвлэлийн компани явуулаад бид нэр амжилтанд хүрэхгүй нэ. Эннийхээ оронд одоо уулуурхайн салбарынхаа үйл ажиллагаа, компаниудын үйл ажиллагааг энэ уугуул иргэдтэй яриа хэлцээр хийх эрхийг нь хүндэтгэх чиглэл рүү оруулж эргээд тэр уугуул иргэдтэй сайн харилцаа үүсгээд компанида дэмжлэг аваад явах юм бол илүү ирээдүйнтэй юм байна гэдэг хандлагаар асуудалд хандаж эхэлсэн. Тэгээд томоохон компаниудынх нь төлөөлөл ийм дуу хоолой илэрхийлээд эхлэхээр ерөнхийдөө салбартаа нөлөөлж за тэгээд нэг 96-7 оны үеэс бол ер нь уугуул иргэдийн газрын эрхийг бол уулуурхайн салбар нь зөвшөөрөөд тэгээд аливаа төсөл эхлэхдээ бол хилцээр хийдэг, гэрээгээр баталгаажуулдаг ийм үндсэндээ ёс бол тогтож эхэлсэн байна. Тэгэхээр бол салбар дотроо зөвхөн одоо энийг төрийн бус байгууллагууд юм уу уугуул иргэд өөрөө шаардсанаар бол эрхээ зөвшөөрүүлчихээгүй. Яг энэ салбар доторх одоо гол манлайлагч хүмүүс нь одоо энийг ойлгож гэхдээ ойлгохдоо бол бизнесийн ашиг талаас нь харсан байдаг. Өөрөөр хэлбэл уугуул иргэдтэй юм тасралтгүй шүүхийн процесс 5-10 жилээр явснаар эргээд нөгөө уулуурхайн төсөлчин зардал нэгслэн удаашрна. Энэ хэмжээгээр бизнес алдагдалд очих учраас илүү эв зүгээр бизнесийн хувьд ашигтай байдлаар шийдсэн дээрээ гэдгээр харсан. Тэрнээс биш одоо яг тухайн компанийн удирдлагуудын хувьд бол одоо нийгмийн сайн сайхны төлөө гэдэг юм уу тийм одоо хүмүүнлэгийн шин чанар бол асуудалд хандаагүй. Цэвэр бизнес гэхдээ бизнес явагдахад хүний эрх уугуул иргэдийн эрхийг зөвшөөрөхгүйгээр явуулж болохгүй юм байна гэдгийг бусдаасаа төрүүлж харсан байна. Тэгэхээр энэтэй холбоотойгоор бол ерөнхийдөө 97-8 оноос хойш бол Австралид уугуул иргэдийн асуудал тэс өөр түвшинд очсон. Ер нь зөвхөн уулуурхайн компаниуд биш, Австралийн зүгээр нийт иргэдийн дунд, цагаан иргэдийн дунд бол одоо уугуул иргэдийн тухай тийм өрөөсгөл хандлага бодол бол маш их байдаг. За Австралид очиж байгаа тийм ээ монголчууд юм уу бусад хүмүүсийн дунд ч гэсэн одоо уугуул иргэд бол залах уу, архичин одоо нийгмийн халамжинд ингээд умбаад арчаагүй болцсон гэдэг ийм сөрөг одоо өрөөсгөл ойлголт бол их байдаг тийм ээ. Гэхдээ тэр ойлголт бол 90 он, 80 онд бол австралчуудын дунд маш их байсан. Тэгэхээр тэр бол яг энэ 92 оноос хойш бол нэлээд өөрчлөгдөөд иргэдийн зүгээс одоо уугуул иргэдэг ойлгох хандлага бол өөрчлөгдөж байгаа. Гэхдээ бол бүрэн өөрчлөгдсөн гэсэн үг биш. Өнөөдөр ч гэсэн тийм өрөөсгөл хандлагууд бол их байдаг. Гэтэл яг уугуул иргэд нь өөрөө өстөө залхуудаа эсвэл өөрсдөө тийм архин дуртаадаа тийм байдалд орсон чинь 100 гаруй жил үргэлжилсэн нийгмийн халамжийн бодлого, ийм колоничлох бодлогын үр дүнд өөрөө тийм нөхцөл байдал үүссэн гэдгийг төдийлөн ойлгохгүйгээр тэр хүмүүсийн уг чанар мэтээр ингэж өрөөсгөлөөр ойлгох явдал бол өнөөдөр ч түгээмэл байдаг л да. Тэгэхээр энэ ийм байдлыг өөрчлөхөд бол нэг талаараа энэ уулуурхайн компаниуд, уулуурхайн салбар бас эерэг үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болохоор. Австралийн газрын зургийг ингээд харах юм бол ерөнхийдөө энэ газар нутгийнх нь баруун, зүүн, за тэгээд урд хэсгээр одоо голлох
уул уурхайн төслүүд нь байгаа. Яг тэрнтэй үндсэндээ давхцаад уугуул иргэдийнх нь оршин сууж байгаа одоо нутаг дэвсгэр байна гэсэн. Ерөнхийдөө нэг 600 мянга орчим уугуул иргэд бол яг энэ уул уурхайн голгол бүс нутгуудад оршин суудаг. Тэгээд Австралийн бас засгийн газраас энэ уугуул иргэдэд нийгмийн үйлчилгээг хүргэх хөгжлийг нь хангах чиглэлээр бол хангалттай хэмжээнд бас ажиллаж чаддаггүй гэдэг ийм шүүмжлэл тэгээд асуудлууд бол өнөөдөр ирсэн байнга тулгардаг л да. Тэгээ уугуул иргэдийн эрдэмтэд уугуул иргэдээс хилдэг зүйлүүд дотор бол тэр нийгмийн үйлчилгээг хүргэх тухайн бүр алс байгаа одоо жишээлбэл энэ Австралийн яг нутаг дэвсгэрийн төв хэсэгт байгаа уугуул иргэдэд бол Австралийн засгийн газар тийм сайн нийгмийн үйлчилгээ хөгжлийн бодлогыг бас хүргэж чаддаггүй байна. Тэгэхээр тэр хэсэгт ажиллаж байгаа уул уурхайн компаниуд зарим тохиолдолд засгийн газрыг орлох хэмжээнд засгийн газар байсан ч гэсэн илүү бизнесийн боломжуудыг бий болгох талаар бол илүү ажилласан тохиолдлууд байгаа. Тэгэхээр зарим бол уул уурхайн зарим уугуул иргэдийн төлөөлөл эрдэмтдийн зүгээс ялангуяа уул уурхайг дэмжих хандлага бол нилээдгүй байдаг. Мэдээж зэрэг эсэргүүцсэн уугуул иргэд байдаг. Гэхдээ нилээ нэр бүхий томоохон уугуул иргэдийн төлөөлөл болсон эрдэмтдийн зүгээс уул уурхайг дэмжих тийм хандлага. Яагаад гэвэл төрийн хүргэж чадахгүй байгаа үйлчлэгийг уул уурхайн компаниуд аваачдаг. Аваачихтаа бол харьцангуй нэг уугуул иргэдийн газрын эрхийг хуулийнхын дагуу хүндэлж гэрээ хэлцээр байгуулад явдаг учраас ийм хандлага бол Австралид тогтсон байдаг гэж хэлж байна. Тэгэхээр энэ Австралид энэ уугуул иргэдийн газрын эрхтэй холбоотойгоор 92 онд гарсан энэ шүүхийн шийдвэр түүний дараах энэ үйл явц маань одоо бусад улс орнуудад нөлөөтэй байсан гэж хэлж болохоор. Өөрөөр хэлбэл Латин Америк, за Канада гэх мэт уугуул иргэд одоо олноор байдаг. Тэгээд уул уурхай эрдэс баялагын салбар хөгжсөн улс орнуудад эндээс бол бас нэлээдгүй жишээ дуршлаг бол авсан байдаа гэж хэлж байна. Тэгэхээр энэ бол 90-ад онд гарсан яг энэ уул уурхайн салбар дэлхийн хэмжээнд хүний эрхтэй холбоотойгоор одоо ахиц дэвшил гарсан нэг томоохон жишээ гэдэг үгнээс би дурдж байна. За бидний ихэнх нь энэ киног бол ерөөдөө бас санаж байгаа байх гэж бодож байна тийм ээ. Энэ сая Оскар авсан жүжигчин Леонардо Ди Каприогийн тоглосон Цус алмаз гэдэг кино байдаг тийм ээ. Яг энийг би бол бас анх гарч явах нь бол үзэхтэй. Гоё кино гэдэг талаас нь за бас Африкийн хүнд нөхцөл гэдэг талаас нь үзэж байсан л да. Гэтэл яг энэ кино маань өөрөө бас энэ сүүлийн 20-од жил дэлхийн уул уурхайн салбарт энэ хүний эрхийг хангах чиглэлээр гарсан томоохон юм хөдөлгөөний нэг хэсгийг харуулсан кино байгаа. 90-ад онд бол 90-ад оноос 80-90-ад он бол Африк төвд бол маш олон одоо иргэний дайн, зэржиг зөрчилдөөнүүд, төрийн эргэлтүүд гарсан. Тэгээ тэрний нэг томоохон шалтгаан бол тэр газрын баялаг, тэр дундаа алмаз, үнэт металлыг өөрийн болгох гэсэн цэргийн хүчнийхэн сонирхлын бүлгүүдийн тэмцэл байсан. За тэгээ Конг, за гэх мэт маш олон улсд бол төрийн эргэлт, за ялангуяа энэ алмазтай холбоотой ийм мөргөлдөөнүүд их гарсны нэгийг бол энэ кинон дээр харуулсан байна. Гэхдээ та бүхэн санаж байгаа бол киноны төгсгөлд энэ Африк залуу бол хаана Европт очдог тийм ээ. Тэгээ Европт очиод түүний яг киноныхын төгсгөлийг үзэх юм бол нэг томоохон хурал явагдаад дуусчих жишээтэй. Тэгэхээр яг энэ кинотой холбоотойгоор 98-9 оны үеэс эхлээд энэ Африк ТV-с олборлож байгаа энэ алмаз бол өөрөө одоо хүний эрх зөрчсөн тэр дундаа аллага боолчлол хүүхдийн хөдөлмөртэй юм холбоотой учраас энийг зэгцлэх, энийг зогсоох хэрэгтэй гэдэг ийм иргэний нийгмийн томоохон хөдөлгөөн өрнөсөн. За барууны бол нэлээд томоохон төрийн бас байгууллагууд бол энд нэлээд хүчтэй үүрэг гүйцэтгсэн байдаг. Тэгэхээр энэ асуудлыг бол дэлхийн хэмжээнд тавьж Африк ТV-ийн аль нэг улсад хүүхдийн хөдөлмөрөөр эсвэл аллага дээр тулгуурлаж гарч ирсэн алмазыг одоо баруунд хин нэгэнд гартаа зүгээд явж гин гэдэг нь өөрөө одоо шудраг авсан нийцхүү ёс зүйтэй юу юу гэдэг асуудлыг хүчтэй гаргасан. Тэгээ энэ кино ч гэсэн өөрөө бас энэ асуудлыг олон нийтэд зөв ойлгуулахад бас түлхэж үзүүлсэн юм байна лээ. Тэгэхээр энэ иргэний нийгмийн хөдөлгөөний явцад бол ерөнхийдөө 2000 оноос хойш эхлээд нөгөө алмазыг олборлдог томоохон компаниуд тэр дундаа одоо De Beers гэдэг тийм ээ Бэлэг тэр Голландд одоо төвтөө алмазны хамгийн том компани болон бусад компаниуд бол энэ асуудалд анхаарч эхэлсэн байна. Тэгэхээр бол энэ дээр гол анхаарч
одоо гаргаж ирсэн механизм нь өөрөө тэр алмазны одоо гарал үүслийн гэрчлэгээ гэдэг одоо механизмыг гаргаж ирсэн. Өөрөөр энэ алмаз олборлогдохдоо хүүхдийн ирэх эсвэл аллах тийм ээ эсвэл боолчлол оролцолгүйгээр одоо цэвэр олборлогдсон алмаз мөн үү? Тэр олборлогдсноос хойш бас хууль бус янз бүрийн үе шатаар дамжиж явагдсан уугүй юу гэдгийг нягтлах, аудит хийх ийм байгууллагуудын тогтолцоог бол 2000 оноос хойш бий болгосон. Тэгээд тэр нь бол үндсэндээ өдийг хүртэл үргэлжлээд за зөвхөн алмаз биш тийм ээ одоо бас аалт, бусад үнэт металл дээр яг ийм гарал үүслийнх нь гэрчлэгийг тодорхойлох ийм тогтолцоо бол хөгжөөд явж байгаа жишээ. Тэгэхээр бол энд бас компаниудын хувьд бол өөрөө тийм иргэний нийгмийн шаардлага дор энэ механизмыг бий болгож хүний эрх талаас нь бол анхаарч ирсэн гэдэг. Тэгэхээр энэ бол яг 90-ад он 2000 оны ихэнх үеэс бий болсон бас энэ эрдэс баялагын салбарт хүний эрхийг чиглэсэн томоохон юм хөдөлгөөн байдаг. Тэгээ одоо статистик харах юм бол ерөнхийдөө алмазны одоо дэлхийн худалдааны ер нь 5-аас доош хувь, зарим одоо тоогоор бол 1 хүрэхгүй хувь нь өөрөө ийм хууль бус хүчирхийллийн арга замаар олборлогдсон. Одоо худалдаалагдж байгаа алмазын дунд бол байна гэдэг тийм тооцоо. Тэгэхээр бол 90 онтой харьцуулах юм бол одоо энэ дэлгүүрээ гэдэг юм уу тийм ээ энэ нийтээр худалдаалагдж байгаа алмазын үндсэндээ ихэнх хувь нь бол одоо тэр гарал өөрчлөлийн гэрчлэгээний дагуу буюу одоо хүний эрхийг хангасан байдлаар одоо зарагдаж борлуулагдах, олборлогдох болсон гэсэн. За энэ зураг бас яг энэ 90 оны төгсгөл 2000 оны үед болж байсан үйл явдалтай холбоотой. Яг Канадын уул уурхайн компаниудыг эсэргүүцсэн энэ Латин Америкт болсон үйл явдал байх шиг байна. Тэгэхээр яг энэ 90 оны сүүл үед бол уул уурхайн салбар өөрөө их уналтанд орж явсан. Ерөнхийдөө эрдэс баялагын үн ийм бууралттай, алт зэс тэгээд бусад эрдэс баялаг бол бууралттай. Нөгөө талаас дэлхийн дахинд уул уурхайн салбар өөрөө маш их асуудалтай салбар. Бохор, байгаль орчныг бохирдуулдаг, хүний эрх зөрчдөг, авилгалд идэгдсэн улсуудтай их ойр холбоотой гэдэг ийм хандлага маш хүчтэй. Тэр хэмжээгээр нөгөө томоохон компаниудын хувьцаа худалдаа авах байдал нь муу. Тэгээ үнэн нь хямд. Өөрөө ингээд салбар нь бол нэлээд тийм хямралын хүнд шинжтэй болцсон байсан. Тэгэхээр тэрийг бас тэр уул уурхай салбар дотроос төрүүлж олж харсан бас бизнесийн хүмүүс байсан л да. Тэгэхээр тэрний нэг нь бол энэ Канадын Placer Dome гэдэг ийм компани захирал Куни гэдэг хүн байсан. Тэгэхээр тэр хүн 90-ад оны төгсгөлд үед болсон одоо хөрөнгө оруулалтын томоохон хурал дээр бол энэ нийгмийн зөвшөөрөл буюу нийгмийн лиценз гэдэг ойлголтыг анх дэвшүүлсэн байдаг. Тэгээ гол тэр хүний тавьж исэн одоо санаа бол манай салбар өөрөө нийгмийн дэмжлэг хүлээхгүй байна. Өөрөө ийм хямралын байдалтай нөхцөлд бол нийгмийн буюу тэр орон нутгийн дэмжлэгийг авахгүйгээр цаашид энэ компаниуд салбар бол явахаа боллоо гэдгийг бол тавьж нийгмийн лиценз гэдэг ойлголтыг энэ үед гаргаж ирсэн. Тэгээ яг энэ 90-ад оны сүүл үеэс эхлээд бол энэ нэр томьёо бол ерөнхийдөө Дэлхийн банк, бусад олон улсын байгууллага тэгээ томоохон компаниудын ерөөсөө нийтлэг хиллэг болоод эхэлсэн л дээ. Альва орон нутагт очихдоо тэр орон нутгийнхаа нийгмийн дэмжлэгийг авахгүйгээр бол үйл ажиллагаа явуулж болохгүй нэ гэдэг. Яг нь тэрийг одоо хэр өргөн үрээтэй юм уу хэр нарийн ойлгож байгаа гэдэг нь бол компани болгоноос хамаарат өөр болсон багч. Гэхдээ яг энэ нэр томьёо өөрөө энэ сүүлийн 15 жилийн дотор л гарч ирсэн гэсэн. Манай Монголын хувьд бол нэлээд сүүл үеэс энэ нэр томьёо яригадаад одоо сүүлийн үеийн ялангуяа энэ засгийн газар яамдын хүмүүсийн ярьж байгаа үг хэлэг илтгэл дунд бол бас нэлээд олон харагдаад байхаар болсон байлаа тийм үү. Тэгэхээр бас энэ хожууч гэсэн бол биднэрт орж ирж байгаа гэсэн үг. Гэхдээ энэ нэр томьёогны та бүхэн ингэж бодох юм бол гарал үүсэл нь өөрөө уул уурхайн салбараас гаралтай байна. Салбарын хүмүүсээс нь гаралтай. Цаад шалтгаан нь бас нийгмийн сайн сайхан хүмүүнлэгийн шалтгаанаар гаргаагүй. Бас л бизнесэд бодсон байна. Салбараа бодсон. Өөрөлд салбар маань хямрлаа, бизнес маань явахгүй байлаа. Энэний цэн шаад шалтгаан нь өөрөө олон нийтийн зүгээс дэмжлэг авахгүй байна. Тэгэхээр энийг авчиж явах юм байх шүү гэдгээ бусдаасаа төрүүлж харсан хүний л одоо үзэл баримтлал гэсэн үг.
За тэгээд ийм нэр томьёо бол 2000 оны үеэс нэлээд хүчтэй яригадаад эхлэх. Тэгээд томоохон компаниудын дунд одоо ийм яриа хэлцээр явагдаад ирсэн учраас 2002 онд яг энэ дэлхийн уул уурхайн салбарт томоохон одоо нэг үйл явдал болсны уул уурхай ба доктортой хөгжил гэдэг 2-3 жил үргэлжилсэн том судалгаа хийхээр болсон байдаг. Дэлхийн томоохон гэгдэх 20-од одоо корпорацууд, за тэгээд Дэлхийн банк, одоо олон улсын санхүүгийн корпорац гэх мэт байгууллагууд нийлээд ерөөсөө энэ уул уурхайн салбар доктортой хөгжил гэж одоо 90 оноос хойш яригдж байгаа энэ үзэл баримтлал, тэгээд хүний эрх, нийгмийн хариуцлага гэдэг энэ ойлголтуудтай яаж уялдаж явах ёстой юм бэ гэдгийг судалж үзье. Одоо дэлхийн олон одоо улс оронд энэ талаар хэлэлцүүлэг зохиоё гэдэг. Тэгээд энэ дээрээ үндэслээд цаашдынхаа бодлогыг тодорхойлъё гэсэн байдлаар 2002 оноос эхэлсэн судалгаа. За тэгээд энэ судалгаагаар бол яг энэ уул уурхайтай холбоотой маш олон асуудлыг хөндөж гаргаж ирсэн. Тэгээд гол үр дүн нь бол өөрөө энэ олон улсын уул уурхай металлын холбоо гэдэг энэ байгууллагын гол үндэс суурь болсон байдаг. Тэгээд тэр байгууллага нь өөрөө дэлхийн хамгийн том гэгдэх 19 компаниг нэгнээдээ нэгтгээд, за тэр 19 компани цаана бас тэр компаниудаа одоо түншлэл гэрээтэй 300-400-аад компани нэгдсэн ийм том байгууллага болж хувирсан. Тэр байгууллагын зорилго нь уул уурхайн компаниудын эрх ашигыг хамгаалах биш, харин доктортой хөгжил, хүний эрх, бусад асуудлыг тэр томоохон компаниуд болон бусад компаниудын үйл ажиллагаанд нэгдсэн байдлаар ижил тэгш ойлгуулж оруулах ийм зорилгоор байгуулсан байдаг. Тэгэхээр сүүлийн үндсэндээ 2005 оноос өнөөдрийн хүртэл 10 жилийн хугацаанд яг ийм дөрвтэй томоохон ажлууд бол энэ судалгаанаас эхлэлтэйгээр явагдсан гэсэн. Тэгэхээр томоохон судлаачдын хэлж байгаа, олон улсын байгууллагын хэлж байгаагаар бол сүүлийн 10 жил бол ерөөдөө уул уурхайн салбарт гарсан одоо шинжиллийн үе байсан гэдэг. Өөрөөр доктортой хөгжил, хүний эрх тал руугаа гарсан шинжиллийн үе байсан гэж. Хэрвээ 1970 онд ч юм уу 80 онтой бид нэр харьцуулах юм бол тэр үед бол яг юм хүний эрх юм уу, доктортой хөгжил гэдэг асуудлыг уул уурхайн хурал дээр ярих юм бол хүмүүс чоологдол өнгөрөхдөг. Тийм л төвшөнд байсан. Одоо бол энэ ойлголт бол ихэнх томоохон компаниудын хувьд мэддэг, олон талаас нь хэлэлцдэг ийм л нэр томьёо болж хувирсан. Тэгэхээр энэ маань гэхдээ сүүлийн зөвхөн 10 жил болсон ийм л процесс юм шүү гэдгийг л би бас саяхан 2-3 жишээр тайлбарлаж байгаа. Тэгэхээр энэ процесс дунд ч гэсэн манай Монголд одоо өгдсөн уул уурхайн салбар явж байсан гэж ойлгож болно тийм ээ. 90 оноос хойш тэгээ 2000 он яг энэ дэлхийд дахин ийм болж байсан доктортой хөгжлийг одоо олон талаас нь ойлгохыг оролцож байсан. Энэ хугацаанд л манад бас уул уурхайн нөгөө буун болоод олон тооны асуудал үүсээд хууль эрх зүйн өөрчлөлтүүд гарсан гэж хэлж байна. Тэгэхээр манай Монгол улсын хувьд тэр төрийн бас байгууллагуудын хувьд, компаниудын хувьд гэсэн нэг талдаа суралцахаар тийм бэлэн загвар одоо дуурайхаар юм бол бас байгаагүй гэж хэлж болох. Тэгэхээр бид нар ч гэсэн улсынхаа дотор бол олон талаар олон одоо төрийн бас байгууллагууд янз бүрийн санаачлаг гаргаад компаниуд тэрэнд нь эсэргүүцэх, дэмжих ийм бас л адилхан суралцах үйл явж байсан гэж хэлж болно. За энэтэй холбоотойгоор яг энэ хүний эрхтэй холбоотойгоор та бүхэн бас мэдэх байх тийм ээ. Бизнес ба хүний эрхийн удирдах зарчим гэдэг ийм одоо өнөөдрийн хэмжээнд яг энэ дэлхий дахинд бизнес ба хүний эрх гэдэг асуудлын хамгийн суур тулгуур болдог ийм баримт бичиг бол энэ 2008 онд гарсан байдаг. Тэгээд энэний уг үндэс нь 2005 онд Нэгдсэн үндэсний байгууллагын дарга тухайн үед байсан Кофи Аннан гэж хүн байсан тийм ээ. Тэр хүн бол санаачлаад Харвардын их сургуулийн профессор Раге гэдэг хүнийг бол хүнд даалгаж ер нь энэ өнөөдөр бизнесүүд зөвхөн уул уурхай биш тийм ээ. Бизнесүүд хүний эрхийн зарчмыг яаж үйл ажиллагаандаа тусгаж энэ хүний эрхтэй яаж холбогдож явах ёстой юм бэ гэдгийг одоо дэлхийн түвшинд судлаад за цэгцтэй ийм бодлогын баримт бичиг гаргана уу гэсэн юм даалгавар өгсөн юм байна. Тэгэхээр тэр 5 онд эхэлсэн ажил нь үндсэндээ 8 онд одоо бодлогын баримт бичиг болж гарч ирсэн гэсэн үг. Ер нь 2005 оноос хойш бол энэ бизнес хүний эрхтэй холбоотой их олон асуудал өрнөж янз бүрийн баримт бичиг гарч ирсэн. Тэр нь их үр дүн багтаа байсан. Ялангуяа 2005 онд бол энэ хүний эрх ба бизнес гэсэн нэг баримт бичгийг бол бас судлаачид боловсруулад нүүбээр батлуулах гэсэн боловч бол унтчихсан байна. Тэр нь өөрөө
бизнесүүдэд илүү их тийм хүний эрхийн үүрэг хариуцлага хит их оноосон гэдэг юм уу. Төр ямар үүрэгтэй, бизнес ямар үүрэгтэй гэдгийг нарийн тодорхой зааглаж чадаагүй байсан учраас томоохон одоо улс орнууд бизнесийн зүгээс эсэргүүцэлтэй тулгуураад юм унчсан тохиолдол байдаг. Энэ 8 онд гарч ирсэн энэ профессор Рагегийн баримт бичиг бол төр бизнес хоёрын одоо хүний эрхийн талаарх чиг үүргийг харьцангуй нарийн сайн зааглаж өгсөн. Тэр утгаараа бизнесүүдийн зүгээс болон томоохон улс орнуудын зүгээс дэмжлэгийг нь хүлээж чадсан юм баримт бичиг гэж үздэг. Тэгээд 8 оноос хойш энэ баримт бичгийг бол их олон одоо олон улсын байгууллага, компаниуд бол хүлээн зөвшөөрч бодлоготой тусгасан. За тэгээд 2011 онд нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн комисс бол энэ баримт бичгийг аль биесээр баталсан байна. Тэгээд энэ санаж байгаа монгол хэл дээр бас орчуулагдсан гэж бодож байна. Тэгэхээр энэ баримт бичиг маань ямар ач холбогдолтой байсан юм бэ гэд харахаар харьцангуй их энгийн утга агуулгатай байдаг. Маш олон тийм утга санаа бол төдийлөн агуулдаг. Үндсэндээ нэг 3 зарчмыг л тодорхойлж тэрийг бол талууд зөвшөөрсөн юм байлээ. Тэгээ энэ болохоор хүний эрхийг хамгаал, хүний эрхийг бол хүнддэг. За тэгээ хүний эрхийг бол одоо зөрчигдсөн эрхийг бол сэргээх гэдэг ийм л 3 зарчмыг тодорхойлоод тэгээ энэ хүнд яаж хамаарах юм бэ гэдгийг л тодорхойлж өгсөн байна. Тэгэхээр хүний эрхийг хамгаалах гэдэг нь бол үндсэндээ төрийн үүрэг юм а гэдгийг ингээд заагаад өгчихсөн. Төр бол хүний эрхийг хамгаалах ёстой. Хүний эрхийг бол тэр нөхцөл байдлыг хангах ёстой. Эрх хэрэгжилтийн нөхцөл байдлыг нөгөө талдаа хүнддэх ёстой. За мөн зөрчигдсөн эрхийг бол шүүх болон шүүхийн бус аргаар одоо хамгаалж сэргээх ёстой гэдэг. Энэ төрийн үүргийг бол энэ дундаа хамгийн гол одоо тодорхойлж өгсөн зүйл нь бизнес яг ямар үүрэгтэй юм бэ гэдэг. Тэгэхээр зарим хүмүүсийн хувьд бол бизнес хүний эрхийг бас ингээд хамгаалаад хэрэгжилтийг нь хангаад явах ёстой гэдэг үзэлтэй хүмүүс бол байна тийм ээ. Одоо гэтэл яг энэ баримт бичиг дээр бол хүний эрхийг бол талаарх бизнесийн үүрэг бол өөрөө хүндлэх гэдэг энэ зарчмыг бол тодорхойлж өгсөн. Тэгэхээр хүндэл гэдэг нь өөрөө хамгийн гол утга нь бол миний харж байгаагаар бол тайлбарлаж байгаагаар судлаачдын хэлж байгаагаар бол хохирол одоо хүний эрхийг битээ зөрчөөл гэсэн үг тийм ээ. Хохирол битээ учруулах. Өөрөөр бизнесийн гол үүрэг бол хүний эрхийг хангаад хамгаалаад ингээд тэрлүү санаачлаад ажил хийх гэхээсээ илүү бизнесийн үйл ажиллагаагаа явуулахдаа хүний эрхийг зөрчихгүй байна гэдэг бол хамгийн үндсэн үүрэгч юм аа л гэдэг. Өөрөөр хэлбэл одоо уул уурхайн компанийн тухайд одоо байгаль орчны нөлөөллөө бууруул, нийгмийн нөлөөллөө бууруул тийм ээ. Байгаль орчны томоохон хохирол учруулсан мөртлөө одоо бусад бизнесүүдийг дэмжиж ч юм уу нийгмийн юм хандив өргөөд яваад иж болохгүй маа л гэсэн. Хамгийн түрүүнд тэр үндсэн хүлээх ёстой үүрэг хариуцлагаа хүлээ, хууль битээ зөрч, хүний эрхийг битээ зөрч. Энэ чинь бол гол үүрэг чинь шүү л гэсэн утгатай. Тэгэхээр энэ зарчмыг бол тогтоож өгсөн. Тэгээ энийг бол томоохон одоо үндсэндээ 2008 оноос хойш томоохон корпорациуд болон олон улсын байгууллага бол бодлоготой шингээж өгөөд янз бүрийн одоо байдлаар бол энийг хангахыг л эрмэлзэж байгаа гэж байна. За тэгээд сая энэ хүндэл гэдэг энэ зарчмыг яг бодит амьдрал дээр буулгаад ирэхээр үндсэндээ ийм 4 зүйлээр л одоо хэрэгжих ёстой гэж хэлж байгаа. Хүндэл гэхлээр бол бас харьцангуй хийсвэр ийм ерөнхий болчихж байгаа юм. Тэгэхээр яг бизнесийн хувьд уул уурхайн болоод бусад бизнесийн хувьд яг энэ хүний эрхийг хүндэл гэдэг зарчмыг чи одоо яаж хэрэгжүүлэх юм бэ гэхлээр ийм 4 үндсэн одоо арга зам байгаа гэж хэлж байна. Нэгт нь болохоор яг хүний эрхийн зарчим гэж байгаа нь өөрөө тэр компаниуд өөрөө үйл ажиллагаа явуулахдаа хүний эрхийн талаар ямар бодлого баримтлах юм бэ гэдгийг тодорхойлох ёстой гэж. Тэгэхээр тэр нь бол олон 10 хуудас юм баримт бичиг байж болно. Эсвэл ерөөсөө байгууллагын дүрм юм уу бодлогын баримт бичиг дотор тодорхой байдлаар зааж өгөх ёстой гэж. Өөрөөр тэр байгууллага дотроо манай байгууллага хүний эрхийн талаар ямар бодлого баримтлах ёстой вэ гэдгийг өөрөөсөө тодорхойлж энийгээ бол баримт бичигтээ тусгана уу гэдэг ийм зүйлийг бол хэлж байгаа. Хоёр дахь зүйл нь бол энэ үнэлгээтэй холбоотой тийм. Өөрөөр хэлбэл тухайн байгууллага хэдийгээр хүний эрхийн талаарх ийм бодлого баримтлана гэж заасан боловч яг үйл ажиллагаа явуулахдаа өмнө олж хараагүй төсөөлөөгүй олон одоо хүний эрхийн зөрчил, байгаль нийгмийн одоо нөлөөлөл үзүүлэх одоо эрсдэлтэй учраас тэрийгээ бол өөрөө одоо эрсдлийн үнэлгээ хийгээд нөлөөллийн үнэлгээ хийгээд тодорхойлох хэрэгтэй. Тэгэхээр яг хуу томоохон компанийн хувьд, том төслийн хувьд бол нэлээд өргөн хүрээтэй үнэлгээ
хийгээд тэр үнэлгээн дээрээ тулгуурлаад эрсдлүүдээ тодорхойлоод тэрийгэ бууруулах арга хэмжээ хийж болно. Жижиг дунд компаниудын хувьд бас өөрсдөө хүч нөөцөндөө тохирсон хэмжээгээр ер нь гарч болох эрсдлүүдийг тодорхойлж үзэх ёстой гэдэг л ийм зарчим байна. Гурав дахь нь бол энэ хүний эрхийн хэрэгжилт буюу эхний хоёр нь бол үндсэндээ ийм баримт бичгийн төвшөнд одоо судалгаа үнэлгээний төвшөнд байна л да. Гэтэл гурав дахь нь бол тэрийг яг бодит амьдрал дээр уурхай бол жишээ нь яг сайт дээр юм уу тэр орон нутагт үйл ажиллагаа явуулахдаа яг яаж тусах юм бэ гэдгийг сайн бодороо л гэсэн үг. Өөрөөр одоо тэр ажлагчдынхаа дунд сургалт явуулах хэрэгтэй юм уу? Цалин урамшууллын системд хүний эрхтэй холбоотой заалт оруулж өгөх юм уу? Өөрөөр яг амьдрал дээр хэрэгжинэ гэдэг тэр механизмыг нь компани бодлогын бусад байдал үйл ажиллагаагаар бол хангаж өгөх хэрэгтэй гэдэг. За мэдээж тэгээд хамгийн сүүлд бол одоо санд болгож байгаа нь бол үнэлгээ мониторинг хийж явах хэрэгтэй гэдэг. Өөрөөр байгууллагынхаа дотоод үнэлгээ. За зарим байгууллагууд бол хөндлөнгийн одоо төрийн бас байгууллага юм уу, санхүүгийн юм уу, бусад аудитын байгууллагаар үнэлгээ хийлгдэг. Манай байгууллагын үйл ажиллагаа хүний эрхэд одоо зөрчсөн юм уу, эрсдэлтэй юм байсан уу юу гэдэг тэр үнэлгээ хийлгдэг. Тэгэхээр яг энэ бол томоохон корпорациудын хэмжээнд бол энэ дөрвийг бол дөрвөлэн энэ одоо ингээд хэрэгжүүлээд явах шаардлага бол ихэнхдээ тавигддаг. Жижиг дунд харьцангуй бага хэмжээний компаниудын хувьд бол энийг бас өөрсдийнхөө нөөцөнд тохируулаад хэрэглэх ёстой маа гэдэг ийм л зөвлөмжүүд байгаа. За тэгээд саяын дөрвөн зарчим бол бид нэр яг уулуурхай бизнес дээр ингээд аваад үзэх юм бол өөрөө уулуурхай бизнесийн мөчлөгийн шинжтэй байдаг. Тэгэхээр энэ мөчлөг болгон дээр саяын одоо дөрвөн одоо чиглэл өөрөө хэрэгжээд явах ёстой гэсэн үг. Бид нэр хэрэг уулуурхай төслийг ингээд үзэх юм бол өөрөө энэ одоо хайгуул тэр уурхайгаа барих тэгээд уурхайгаа олборсныхаа дараа хаагаад тэгээд хаалт буюу нөхөн сэргээлт хийсний дараа тэр маань зөв явж гин үгүй юу гэдгийг хянах ийм үндсэн 5-6 үе шатаар дамждаг. Тэгэхээр энэ үе шат тулгамд одоо саяны дөрвөн зарчмыг аль болох одоо баримталж үйл ажиллагаагаа явуулах гэдэг ийм л шаардлагыг тавьж байгаа. Зүгээр энэ мөчлөгийн үе шатууд маань өөрөө бол тэр төслийнхаа хэмжээнээс хамааран янз бүр байгаа тийм ээ. Жижиг төсөл бол хайгуул нь 1 жил явдаг ч юм уу тийм ээ. Бүтээн байгуулалт нь 6 сар болоод олборлолт нь 2 жил ч юм уу тийм ээ. Том одоо оюутлогоо шиг төсөл бол одоо хайгуул нь 5-6 жил, бүтээн байгуулалт нь 2 жил тийм ээ. Тэгээ олборлолт нь ингээ 20-30 жил ч юм уу. Ингээд өөр учраас тэр төслийнхаа хэмжээнээс хамааран янз бүр байж болно. Гэхдээ ихэнх бүх уулуурхайн төсөл бол ийм гол үндсэн үе шатуудаар явдаг. Энэ үе шат болгондоо тэр хүний эрхийн болон нөлөөлийн бусад арга хэмжээг авах ёстой гэдэг. За энэ саяын би бол нэлээд хэд хэдийн гол бодлогын үйл явцыг дурдлаа л да тийм ээ. Тэр 92 оны Австрал болсон үйл явдал, тэр гарал үүслийн гэрчилгээ, за саяын тэр нэгдсэн үндэсний байгууллагын тэр удирдах зарчим буюу РАГ-ийн зарчим гэдэг. Тэгэхээр энэ маань сүүлийн үндсэндээ нэг 10 гаруй жил явагдсан юм үйл явц байгаа. Тэгэхээр сүүлийн 10 жил гарсан энэ уулуурхайн салбарын дэлхийн дахны байдлыг ингээд юу одоо өөрчлөгдвөө, ялангуяа энэ нийгмийн хариуцлага, хүний эрх талдаа юу өөрчлөгдөв гэдээ харах юм бол яг дөрвөн юм үндсэн зүйлээр л багцалж болж байгаа юм л да. Нэг талаар ерөөсөө юм яриа хэлцүүлэг бол шал өөр болсон байна гэсэн. Одоо энэ 10 жилд бол доктортой хөгжил, хүний эрх, нийгмийн хариуцлага гэдэг энэ үг хэллэг, энийг олон талаар тайлбарлах явдал бол ерөөсөө дэлхийн уулуурхайн салбарын хэвийн одоо ийм яриа хэлцүүлэг болсон гэсэн. Гэтэл 15 жилийн өмнө бол ийм байгаагүй. Ийм байх ёстой гэдэг нь бол нийтээрээ зөвшөөрөөд харин яаж байх вэ гэдгийг маргалддаг болсон гэсэн. Хоёрдугаарт нь бол энэ уулуурхайн салбар, доктортой хөгжил, орон нутгийн харилцаа, за энэ тэгээд тэр дундаа хүний эрх гэдэг энэ асуудлыг яаж амьдрал дээр хэрэгжүүлэх ёстой юм бэ гэдгийг бол үндсэндээ мэргэжлийн төвшөнд бол бас зааж сургадаг болсон байна. Тэгээ энд ялангуяа яг Канадын болон Австралийн томоохон их сургуулиуд гол үүрэг гүйцэтгэж байгаа. Тэгэхээр бол 15 жилийн өмнө бол одоо том уулуурхайн төсөл байлаа гэхэд бол тэр орон нутагтай харилцах хүн
одоо санхүүгийн мэрэгчлэлтэй ч юм уу хуулийн мэрэгчлэлтэй тэгээд давхар хийдэг тийм л зүй тогтолцсон. А өнөөдөр бол томоохон уулуурхайн компани дээр очих юм бол орон нутгийн харилцаа гэдэг нь харьцан мэрэгжлийн хүн байдаг. Тийм ерөөдөө 2 жил 3 жил сураад тэгээд хүний эрх доктортой хөгжил нийгмийн хариуцлага бусад сэдвээр суралцсан одоо магистрийн юм уу бусад дипломтой ийм хүмүүс л байгаа. А яг нь Монголд энэ бол хараахан шинэ учраас тийм олон хүн байхгүй. Энэ оюутлогоо компанид 2-3 за бусад зарим нэг компанид бол яг юм энэ мэрэгчлэр төгссөн хүмүүс бол байгаа. Австрал, Канада гээд арай төрүүлж хөгжиж байгаа улс орнуудад бол яг ийм мэрэгжлийн ажил болж байгаа гэдэг. Тэгэхээр энэ бол сүүлийн 10 жилд л гарсан юм. За сүүлийн 2 зүйл нь бол ерөөдөө энэ талаар хийгдэх судалгаа, тэгээд гарын авлага, стандартууд, зөвлөмжүүд бол маш ихээр болсон л гэсэн. Ийм зүйлийг бол сүүлийн 10 жилд бол харж болж байгаа. Тэгэхээр энэ стандарт дунд маань түрүүний миний бас дурдсан нөгөө гарал үүслийн гэрчлэгийг олгох хянах стандартууд, за бусад одоо энэ нийгмийн хариуцлагын стандартууд, хариуцлагатай уул уурхай явагдаж байна уу юу гэдгийг бас харьцуулж хардаг стандартууд гэдэг янз бүрийн стандартууд бол бий болсон байна. Тэгэхээр энэ бол сүүлийн 10 жилд гарсан юм дэлхийн дахны өөрчлөлт байна. За гэхдээ ийм одоо эерэг ийм нааштай одоо өөрчлөлт явагдаж байгаа уул уурхайн салбар өөрөө энэ доктортой хөгжил нийгмийн хариуцлагыг ингэж ойлгож байгаа хэдий ч одоо та бүхэн энэ зургийг харах юм бол энэ Латин Америкийн одоо Өмнөд Америкийн газрын зураг байна л да. Тэгэхээр энэ улаанууд нь бол ерөнхийдөө энэ 1 жилийн дотор гэж бодож байна. 1 жилийн дотор эдгээр энэ одоо бүс нутагт уул уурхайтай холбоотой гарсан одоо нийгмийн зөрчил мөргөлдөөнүүдийн тоог нь илэрхийлж байгаа. Тэгэхээр хэдийгээр энэ 10 жил уул уурхайн салбарт энэ чиглэлээр одоо хүний эрх нийгмийн хариуцлагын чиглэлээр томоохон өөрчлөлт гарсан ч гэсэн юм мөргөлдөөн маргаан зөрчил бол үндсэндээ үргэлжилсээр байна гэсэн. Ялангуяа Латин Америк, Африк, Өмнөд Азид бол маш их хэмжээгээр за Төв Аз гэх мэтэр зөрчил мөргөлдөөн хүний эрхийн одоо ийм зөрчлүүд бол маш ихээр байна гэдгийг харуулж байгаа. За зүгээр би Латин Америкаас ирсэн юм уу, Африкаас бусад улсаас ирсэн хүмүүстэй ингээ харилцсан, ярилцаад байж хат бол Монгол бол яг энэ чиглэлдээ бол харьцангуй одоо айдуу гэнэ тийм ээ. За яг орон нутгийн эсэргүүцэл хөдөлгөөн гарсан ч гэсэн тэр нь харьцангуй айдуу. Гэтэл яг энэ Перу ч юм уу, Африкт гарч байгаа энэ орон нутгийн эсэргүүцэл тэмцэл бол илүү тийм хүчирхийллийн шинжтэй, олон хүнийг хамарсан. За нэг удаагийн орон нутгийн эсэргүүцлийн үйл ажиллагаагаар хүний амнаас үргэлдэх явдал бол үндсэндээ тийм сонирн биш болчихсон. Ийм зүй тогтолцол ажиглагдаг. Тэгэхээр энэ бүс нутгуудад бол яг энэ хүний эрхийн зөрчил, хүний эрхтэй холбоотой асуудал бүр илүү ноцтой яригддаг гэж хэлж болно. Эдгээр улсуудын бас ихэнхийг нь Монголоос ялгаатай нэг онцлог бол өөрөө газар өмчлөх эрх, газартай холбоотой эрх нь бол бас нэлээд ялгаатай байдаг. Маш олон уугуул иргэд байдаг. За мөн газраас шууд өмчлөх эрхээ одоо ингээд төлөө тэмцэж байгаа юм бас уугуул иргэд их байдаг учраас тэр нь өөрөө юм хүчирхийлэлтэй хурц юм ширүүн тэмцэл рүү бас оруулдаг ийм зүй тогтол байгаа л да. Тэгээ яг сүүлийн үеийн судалгаагаар бол компаниудад одоо энэ зөрчил мөргөлдөөн гэдэг чинь өөрөө болдгоомаа гэдгийг иргэний нийгмийнхэн за олон улсын байгууллагын зүгээс маш олон янзаар шаардж байгаа тийм ээ. Одоо энийг одоо бодлогоо өөрчлөлт орон нутагтаа уугуул иргэдтэй уулзраа бол тийм ээ яриа хэлцээ өрнүүл гэдэг. Гэтэл яг бизнес хийж байгаа компаниуд бас тэр иргэний нийгэм олон улсын байгууллагуудын тэр шаардлагыг тэр болгон бодлогодоо тусгаад ашгаасаа тодорхой хэмжээг тэрлүү зарцуулаад ингээд үйл ажиллагаагаа өөрчилж ийн үгүй бас тэр болгон байдаггүй тийм ээ. Компаниуд бизнес хийж байгаа энэ томоохон корпорациуд юуг илүү хардаг вэ гэхээр ашгаа хардаг. Бизнесийнхаа давуу талыг хардаг. Хэрвээ тэрэнд нь энэ гараад байгаа маргаан зөрчил сөрөг байх юм бол тэд нэр үйл ажиллагаагаа өөрчлөх илүү одоо сэтэлтэй болно гэсэн. Тэгэхээр сүүлийн үеийн судалгаа тэр дундаа манай төвийн хийгдсэн судалгаанаас ингээ харахад судалгааны бас нэг зорилго нь өөрөө энэ гараад байгаа томоохон зөрчил мөргөлдөөний бизнест учруулах яг санхүүгийнх нь эрсдэл юу юм бэ гэдгийг тооцоолохыг зорж байгаа. Өөрөөр тэр тооцоог гаргаад компаниудад бизнесийн салбарт танилцуулах юм бол нэгэнд алдагдлаа харсан компаниуд салбарынхан тэр одоо зөрчил мөргөлдөөн рүү илүү анхаарал хандуулж тэр зөрчил мөргөлдөөнийг урьдчилан сэргийлэх юм уу шийдвэрлэх тэр компанийнхаа хэсэгт
илүү мөнгө санхүү хуваарлана гэсэн ийм зорилгоор бол судалгаа хийгээд үзэхээр яг уу үндсэндээ нэг 3-аас 5 тэрбум орчим долларын ийм төсөл байлаа гэж бодоход янз бүрийн орон нутгийн зөрчил мөргөлдөөн гараад тэр төсөлд үзүүлэх нөлөөлөл маань юу вэ гэхээр үндсэндээ нэг 7 хоногт хэрвээ тэр төсөл маань өөрөө ийм олборлолтынхаа үйл явцад байгаа төсөл бол 7 хоногт 20 сая орчим долларын алдагдал хүлээдэг юм байна гэдгийг гаргасан байгаа. Ерөнхийдөө нэг 90 орчим ийм яг олборлолтынхаа шатанд явж байгаа төслүүдийг харьцуулаад харахаар орон нутгийн эсэргүүцэл зөрчилтэй холбоотойгоор 7 хоногт 20 сая доллар алддаг. Өдөрт бол 50 мянган доллар алдаад явдсан байна гэдгийг бол үндсэндээ тогтоогоод танилцуулж байгаа. Тэгэхээр төдий хэмжээний одоо төсөл хэрэгжүүлж байгаа компани бол аль болох зөрчлөөс урьдчилан сэргийлэх, яриа хэлцээ өрнүүлэх, энэ асуудал руу анхаарлаа хандуулах ийм бас л одоо сэтэл өгөх зорилготой юм судалгаа байгаа юм л да. Тэгээ энийг хэрвээ бид нар бас Монголын юм уу илүү жижиг төсөлтөөр буулгаад ирэх юм бол ийм мөнгөн тоо гарахгүй ч гэсэн яг эдийн хэмжээний санхүүгийн алдагдлууд бас байгаа л гэсэн үг. Өөрөөр хэлбэл зөвшөөрөл өгөхгүй удах, одоо зам хаасан, эсвэл янз бүрийн байдлаар нөгөө өрөмдлөгийн үйл ажиллагаа, олборлолтын үйл ажиллагаанд 7-14 хоногор зогсоод ирэхээр нөгөө компани яг ижил хэмжээний тийм ээ төстэй хэмжээний алдагдлууд хүлээдэг л гэсэн үг. Тэгэхээр хэрвээ энэ компаниуд тэрийг ойлгохгүй энэ талаарх судалгаа мэдээлэл тэднэрт хүрэхгүй байгаа бол нөгөө зам үйл нь бас өөрчлөгдөхгүй маа гэдэг юм байна. Тэгэхээр яг уул уурхайн бизнес нь өөрөө ийм эрдэс баялагынхаа үнэтэй холбоотойгоор их савлгаатай бизнес. Тэгээ сая хэлсэн энэ савлгаан донд бас энэ орон нутгийн эсэргүүцэл зөрчил мөргөлдөөн ч гэсэн орж явдаг гэсэн үг. Гэхдээ энэ гол савлгааг үүсгдэг юм маань өөрөө эрдэс баялагын үн байдаг гэдгийг бид мэднэ. Тэгээ яг энэ график бол ерөнхийдөө 80 оноос хойш 2010 он хүртэлх одоо голлох эрдэс баялагын үнийн хэлбэлзэл байна л да. Тэгээд энэ хэлбэлзэлтэй хамаарат нөгөө уул уурхайн төслүүдийн бас тоо маань ихснэ гэсэн үг тийм ээ. Ялангуяа одоо харах юм бол 2000 оноос хойш бол 12 он хүртэл бол эрдэс баялагын үн огцом өссөн байгаа. Одоо том цикл явсан гэж яриад байгаа тийм бум явсан. Энтэй адилхан нөгөө уул уурхайн хайгуулын төслүүд бол ихссэн. Тэрийг дагаад бас орон нутгийн зөрчил, хүний эрхийн зөрчлүүд ихссэн гэдэг ийм л хандлага байна. Тэгэхээр энэ бумын үеэр бол саяны одоо та энэ Өмнөд Америкийн жишээн дээр харуулсан тэр тоонууд бол улам ихсэж байгаа гэсэн ийм л дүр зураг харагдана. Харьцангуй ингээд эрдэс баялагын үн сулраад ирэхээр нөгөө хэрэгжиж байгаа төслүүдийн маань тоо буурах учраас эргээд нөгөө зөрчил мөргөлдөөний асуудал маань бас харьцангуй намжиж эхэлдэг. Гэтэл нөгөө сөрөг тал нь юу вэ гэхээр яг ийм буумын ашигтай үед компаниуд маань ашиг олж байгаа учраас тэр нөгөө орон нутгийн хариуцлага тэр зөрчил мөргөлдөөнийг бууруулах асуудал харьцангуй мөнгө зарцуулж чаддаг. Харьцангуй одоо өгөөмөр хандж эхэлдэг. Гэтэл ингээд эрдэс баялагын унаад эхлэнгүүт компаниуд ашгаа бодоод зардлаа таньж эхэлдэг. Тэгэхээр зардал таних нь хамгийн түрүүнд таньдаг нь нөгөө орон нутгийн харилцаа ч юм уу орон нутгийн хөрөнгө оруулалт гэсэн хэсгээ ийм танах ийм хандлага их байдаг л да. Тэгээд таньчихлаар эргээд нөгөө нэг ийм зогсолтгүй ийм цикл үүсэж эхэлдэг. Нөгөө танахаар орон нутгийн зүгээс гарах эсэргүүцэл ихсдэг. Эргээд нөгөө төсөл нь улам удаашрдаг. Эргээд орон нутагт чиглэсэн төсөв хөрөнгө оруулалт гаргадаг. Ингээд ийм тасралтгүй үйл явц яваад байгааг одоо ерөөдөө их олон улс орны жишээнээс харж болдог л да. Энэ бол Монголд ч гэсэн ерөөдөө бас ажиглагдаж байгаа. Одоо ч гэсэн яг манай эрдэс баялагын салбар үнэтэй холбоотойгоор ингээд буураад эхлэхээр компаниудын зүгээс бас энэ чиглэлийн хөрөнгө оруулалт таньдаг тусламжаа бууруулах алхам руу орж эхэлдэг л дээ. Тэгэхээр энэ эргээл нийгмийн орон нутгийн нэг юм сөрөг хандлагыг үүсгдэг юм талтай. За энэ график бол яг ерөөхдөө Монголын тухай график. Тэгэхээр энэ график бол энэ дүрс бол чухал биш. Энэ дээр гол ярих гэсэн зүйл маань бол ерөөхдөө Монгол улсад уул уурхайн салбар хөгжиж ирсэн юм мөчлөг гэх юм уу түүхийг баг зэрэг ярих гэж бодсон. Тэгээ яг манай уул уурхайн салбар хөгжсөн ингээд түүхийг харахаар хүмүүс бол янз бүрээр үйлчилж байгаа тийм ээ. За дундад үе шинэ үе гэдэг. Ерөөхдөө яг 20 дугаар зуунаас эхлэхтэй гээд 1910-ад оны үеэс тийм ээ зарим гадаадын хөрөнгө оруулалт орж ирээд за Богд хаант Монгол улсын үед бол
Америк болон бусад улсын хөрөнгө оруулалттай ийм алтны уурхаанууд. За зарим нь ялангуяа сэлэнг Евро бугантын хэсэгт бол ажиллаж исэн ийм түүхэн их сурвалжууд байгаа. Тэгээд улсын төсөвч гэсэн бас харьцангуй их хэмжээний татвар ногдол өгж ирсэн юм туршлага байна. Тэгээд 24 онд нөгөө засаг солигдоход илүү нөгөө улсын төвлөрсөн улсын өмчт одоо уурхаанууд тийм ээ тэрний ихнийх нь бол налайхын уурхаа гэдэг ингээд үндсэндээ социалист эдийн засгийн нэг хэсэг болоод хөгжиж явсан байна. Ингээд Монгол улсад геологийн салбар ингээд хөгжсөн түүхийг харах юм бол бас л тэр 20-30 оноос эхлээд анхны одоо геологийн мэрэгжилтнүүд гэж болж болохоор тийм ээ тэр хүмүүс Орос, Зөв Европын мэрэгжилтнүүдийг ингээд дагаж мэрэгч эхэлсэн байх жишээ тийм. Яг одоо томоохон хэмжээний уул уурхайн салбар Монголд хэдийн үед хөгжөөгөл нөгөө Эрдэнэтийн уурхай нэгдсэнтэй л холбоотой буюу 1970-аад онтой холбогдож эхэлдэг. Тэгээд ерөнхийдөө 90 он хүртэл энэ хугацаанд бол Монгол улсын уул уурхайн салбар бол хөгжсөн гэж үзэх юм бол энэний одоо гол үзэл баримтлал нь өөрөө социалист төр. Тэгээд төр бол бүх зүйлийг зохицуулдаг. За нөгөө уурхай нээхэд газрыг олгодог, тэнд амьдарч байгаа хүмүүсийг нүүлгэн шилжүүлдэг. За тэгээд хөгжлийг нь хангадаг. Энэ бүх процесс бол өөрөө төрийн хийдэг ажил. Тэгэхээр өөр төр уурхай гэдэг бол үндсэндээ ялгаагүй нэг л одоо субъектт ийм явж ирсэн. Тэгэхээр ийм социализмын үед бол гол үзэл баримтлал нь өөрөө ийм нийтийн институт буюу total одоо институт гэдэг ойлголт байдаг. Өөрөөр орон нутагт нэг уурхай очихороо тэр ойр тойрныхоо бүх асуудлыг бүгдийг зохицуулах үүрэг хүлээдэг. Одоо бид нэр баг нуур ч юм уу шарын гол ингээд хуучин уурхаануудыг харах юм бол уурхай нэгдээд жижиг суурин үүсгээд тэгээд тэр суурингийнхаа хүмүүсийг ажилуулад дагалдах юм цех үйлдвэр байгуулад үндсэндээ уурхаан тэр орон нутгийн засаглалгааны нэгжтэй ижил хэмжээнд очиод ингээд явчихдаг. Тэгэхээр тэр орон нутгийн иргэд тэр уурхаагаас бүх зүйл нь хамааралтай. За янз бүрээр холбогддог. Уурхай асуудлыг шийднэ гэсэн ийм хандлага бол социализм үед маш хүчтэй бий болгосон. Нөгөө талаас төр бол газрын эзэн, тэр газрын хэвлийн баялагын бас эзэн. Тийм учраас одоо хин нэгнээс зөвшөөрөл авах орон нутгийн иргэдтэй зөвшөлдөх ийм ямар ч шаардлагагүй гэдэг тийм ээ ийм төрөөс захиран тушаах одоо дээрээс нь зааварлах одоо патернализм гэж ярьдаг тийм ээ ийм хандлага бол тогтчих байсан. За тэгээ бид нэр 90 оноос хойш Монголд хөгжсөн уул уурхайн салбарыг харах юм бол нөгөө нийгэм маань өөрөө зах зээлийн эдийн засаг руу шилжээд иргэд одоо эрхээ мэддэг болоод за тэрний дараа бол газар хувьчлал энэ бэлчээр өвлжөө гэх мэт энэ асуудлууд маань өөр төвшөнд яригдаад эхэлсэн. Гэтэл нөгөө уурхайг хөгжүүлдэг уурал уурхайн салбарын маань нөгөө социализмын үед тогтсон тэр хандлага бол үндсэндээ 90 онд бол үндсэндээ хэвээрээ явж ирсэн. Төрөөс тусгай зөвшөөрөл авсан лиценз авсан бол орон нутгийн иргэдтэй ярилцах зөвшөлдөх гэдэг бол үндсэндээ тийм ойлголт байхгүйгээр. За яг зарим нэг тохироо хийгдсэн байж болно тийм ээ. Үндсэндээ бол тийм яриа хилцээр хийх зөвлөх оролцоог нь хангах гэдэг бол үндсэндээ байхгүй. Нөгөө талдаа орхигдсон бас зүйл байгаа. Нөгөө социализмын үед уурхай очоод ойр тойрныхоо малчид юм уу орон нутгийн иргэдийг ингээд бүхлээр нь одоо хариуцсан ажилтдаг байсан. Тэр зарчим бол бизнес нь өөр болсон учраас орхигдсон. Тэгэхээр ингээд нийгмийнхаа тэр хөдөлгөөнөөс өөрчлөлттэй холбоотойгоор үндсэндээ юм суур зөрчил үүсэж байгаа юм даа. Орон нутгийн иргэд социализмын үед уурхай бол тухайн орон нутгийг нийтэд нь одоо хөгжүүлдэг, харж ханддаг ийм одоо аж ахуй гэж хардаг байсан бол 90 оноос хойш бол тэр үүргийг бол мэдээж хувийн хвшлэл гүйцэтгэж чадахгүй. Гэсэн мөртлөө яг адилхан тэр байгалийн баялаг буюу газрыг нь ашиглаад эхэлсэн. Тэгэхээр энэ дээр бол яг 90 оны ихэнх үед бол орон нутгийн иргэд малчд бол төдийлөн бас тийшээ бол нэгэнд нөгөө уурхай жижиг уурхаанууд эхлээд сөрөг нөлөөлөл нь хараахан мэдрэгдээгүй байсан учраас эсэргүүцэл харьцангуй бага байсан байх чинь. Тэгээ 90 оны төгсгөл 2000 оны ихэнх үеэр байгаль орчны бусад нөлөөлөл нь илт мэдрэгдээд эхлэхээр та бүхэн мэдж байгаа 2000 оны ихэнх үеэс эхлээд маш олон тооны орон нутгийн хөдөлгөөн зөрчил тэмцэл бол ихссэн. Тэгэхээр тэр маань өөрөө миний харж байгаагаар бол тэр хоёр нийгмийн хоорондын одоо соёлын буюу тэр ойлголтын бас том зөрүү байсан гэдэг. Нөгөө талдаа яг энэ өмнө ярьсан тэр дэлхийн чиг хандлага буюу нөгөө уул уурхайн салбар маань өөрөө ерөөсөө тэр хүний эрх орон нутаг доктортой хөгжил гэдэг ойлголт их хол хөндөй явж ирсэнтэй л бас холбоотой. Тэгээд Монголд уул уурхай энэ хариуцлагатай хүний эрхтэй холбоотой байдлаар
яригдж ихсэн байдлыг харах юм бол үндсэндээ бас 2006 5 оноос л хүчтэй яригдсан. Тэгээ тэрнийхэн үр дүнд 2006 оны хуулиудад бас заалтууд ороод тэгээд төрийн бас байгууллага янз бүрийн одоо санаачлагаар хайрцангуй тодорхой акцууд бол гарч ийн гэж хэлж болохоор. Тэгэхээр яг суур тэр нийгмийнх нь нөхцөлийг харах юм бол ийм ялгаа байна уу да гэж харагддаг. Тэгээ ялангуяа энэ ялгаа бол бас өдөөд оюутлогоо болон бусад томоохон уурхаануудад нэлээд хүчтэй ажиглагддаг л даа. Ялангуяа оюутлогоо за энэ energy resource гэх мэт орон нутагт бол шинэ орон нутгийн иргэд бол яг эрдэнтийн жишгээр тухайн уурхаан төсөл орон нутгийг хөгжүүлж явах хэрэгтэй гэдэг нөгөө социализмын үед уурхаа одоо нийтийн институт байсан буюу нийтээр нь харж халамжилж хөгжүүлдэг байсан гэдэг тэр хандлагаар бол томоохон уурхаан төслийг бол хаардаг. Яг тэр уурхаан төсөл маань гэтэл үндсэн дээр хувийн хвшлийн төсөл, бизнесийн ашиг хардаг. Тодорхой бизнесийн бас эрсдэлтэй. Тэр эрсдлийг нь бол төр хариуцдаггүй ийм өөр зарчмаар явж байгаа гэдгийг ойлгохгүйгээр яг тэр социализмын үед уурхаа ямар байсан, нийтийн институт байсан гэдгийг хараад тэгээд тэр ойлгож байгаа байдлаараа шаардлага хүсэлтүүд тавьдаг. Тэр нь даамжраад одоо эсэргүүцэл зөрчил болж хөөрдөг ийм л зүйлүүд бол ажиглагдаж байгаа. Энэ дунд би бол нөгөө жижиг алтны уурхаа ч юм уу тэдрийг бол төдөл ярьсангүй тийм ээ. Тэр маш олон жижиг алтны уурхаа ч юм уу бусад жижиг аж ахуйн нэгжүүдийн хувьд бол үндсэндээ энэ хүний эрх болон доктортой хөгжлийн асуудлыг үндсэндээ үл хойшоогоод цэвэр ашигын төлөө явж ирж байгаа тийм хандлага. За тэгээд энэ илтгэлийн төгсгөлд бол яг яг энэ Монголд өрнөж байгаа нэг хоёр асуудлыг дурдаад тэгээд яриагаа өндөрлөе гэж бодож байна. За нэгт нь болохоор энэ олон улсын санхүүгийн корпорац гэж байгаа. Энэ болохоор энэ Дэлхийн банкны бүлэг гэдгийн нэг байгууллага байдаг. Тэгээд дэлхийн хэмжээний дэлхий дахинд томоохон төсөл бизнесийн төсөл хэрэгжүүлэхэд одоо зээл олгодог ийм санхүүгийн байгууллага. Монгол улсд бол эндээс зээл авсан одоогоор бол оюутлогоо төсөл бол энэ дээр явж байгаа. Тэгээд энэ санхүүгийн корпорац нь өөрөө 90 оны дунд үеэс эхлээд энэ иргэний нийгмийн шахалтаар бол энэ зээл олгохдоо тэр зээл олгосон байгууллагууд чинь одоо хүний эрх зөрчөөгүй доктортой хөгжилд хувь нэмэр оруулж байгаа гэдгийг одоо аудит хийж шалгаж хэрвээ зөрчил илэрсэн бол тэр зөрчил маргааныг шийдвэрлэжээ гэдэг шаардлагын үндсэн дээр энэ хажуудаа энэ маргаан шийдвэрлэх омбудсман гэдэг байгууллагыг байгуулсан байдаг. Тэгээ энэ байгууллагын одоо үйл явц өнөөдөр бас Монголд өрнөж байгаа бол энэ Өмнөговь аймгийн хам богд сумд явж байгаа энэ процесс байна. Тэгэхээр оюутлогоо төслөөрөө дэлхийн хэд хэдэн банкудаас зээлтэй. Тэрнийх нь нэг нь энэ олон улсын санхүүгийн корпорац байдаг. Тэгээ олон улсын санхүүгийн корпорацаас нэгэн зээл авсан учраас энэ байгууллагын өөрийнх нь энэ процессын дагуу тэр төслийн үйл ажиллагаа явуулдаг. Тэгээ 2012 онд одоо Хамбогд суманд амьдардаг малчин иргэдийн зүгээс за энэ та бүхний мэдэх нь оюутлогын хяналт гэдэг төрийн бас байгууллагатай хамтраад энэ санхүүгийн корпорацийн омбудсман байгууллагт бол гомдол гаргасан байдаг. Энэ компани өөрөө нүүлгэн шилжүүлэлт хийх нөхөн олгор олгохдоо одоо хангалттай хэмжээнд одоо ажиллаж чадаагүй гэдэг үндслээр. За мөн ийм голын голдрол өөрчлөсөн нь бол одоо ноцтой хохирол учруулсан гэсэн ийм хоёр гомдол гаргаад тэгээд энэ санхүүгийн корпорацийн өөрийнх нь дүрмийнхэн дагуу гомдлыг хүлээж аваад үндсэлтэй байна гэд. За тэгээ 2012 оноос хойш эхлээд ийм эвлэрүүлэн зуучлах гэдэг ийм процесс үндсэндээ өнөөдрийг хүртэл бараг за 2013 оноос эхлээд 3 жил үргэлжилж байгаа. Яг би өөрөө энэ яг тэр процессд нь хөндлөнгийн ажиглагчаар суугаад болж байгаа процессыг бас ажигласан явдал бол байгаа. Тэгэхээр энэ бол Монголд бас харьцангуй анх удаа. За яг хөө Африк юм уу бусад орнуудад ийм болж байгаа үйл явц. Яг хөө энэ үйл явцаас харахад бол ялангуяа эвлэрүүлэн зуучлагч гэдэг ийм одоо үүрэгтэй хүнийг бол ажилуулдаг. Тэгээ энэ яг санхүүгийн корпорацийн одоо дэмжлэгтэй тэр корпорацийн нэг ийм систем дотор явж байгаа учраас ийм харьцангуй доктортой 3 жил явдаг. Хоёр талыг бол үндсэндээ эвлэрүүлэн зуучлах, сар болгон хурал хийхдээ ингээд гомдолтой байгаа асуудлуудыг нэг нэгээр шийдээд явах ийм л процесс явдаг. Энд зүгээр Монгол улсад яг энэ бизнесийн салбарт хүний эрхтэй холбоотой авах зүйл нь бол
тэр эвлэрүүлэн зуучлагчийн өөрийнх нь статус, ур чадварын асуудал байдаг. Санхүүгийн корпорацийн зүгээс тэр эвлэрүүлэн зуучлагчийг бол нэлээд сайн сургаж бэлдээд тэгээд аль талынх нь эрх ашигт үйлчлэхгүйгээр хөндлөнгийн байр сууриас эвлэрүүлэн зуучлах ийм л одоо үүрэг гүйцэтгэдэг байна. Тэгэхээр хүнээсээ хамаарат бас тэр үүргээ гүйцэтгэж чадж байна уугүй юу гэдэг ийм процессыг ажиглагддаг. Гэхдээ ерөнхийдөө яг ийм санхүүгийн корпорацийн эвлэрүүлэн зуучлагч гэдэг энэ механизмыг бол санхүүгийн корпорациас зээл аваагүй ч гэсэн жижиг төсөл хэрэгжүүлж байгаа бусад орон нутагт бас илүү хялбар байдлаар, энгийн байдлаар хэрэгжүүлэх ийм санаачлалууд бас Монголд гарч байгаа гэж хэлж болно. Жишээлбэл одоо Өвөр Хангай аймагт олон уул уурхайн компаниуд байхад яг Өмнөгов аймгийн хэмжээнд компани болон орон нутгийн хооронд одоо эвлэрүүлэн зуучлах гэдэг юм уу тэр яриа хэлцээг өрнүүлэх тийм мэрэгжлийн тийм хүнийг бол бас бэлтгэх тийм санаачлагууд бусад аймагт бас гарч байгаа. Тэгэхээр зүгээр миний судалгаа ажиглалтаас харахад бол тэр хүний үүрэг бол маш чухал байдаг. Тэгээд үндсэндээ тэрийг бол миний бол анх их гайхсан зүйл бол үндсэндээ юм хоёр талын маргаан шийдвэрлэж байгаа процесс мэт болгоч үндсэндээ нэг юм семинарт сууж байгаа юм шиг. Өөрөөр тэр хөндлөнгийн зуучлагч буюу эвлэрүүлэн зуучлагч маань тэр хурлын ажендаг тогтоогоод хилцэх асуудлын зэгцлээ дүрмийг нь баримтлуулад эцсийн дүгнэлтийн хоёр талаар хэлүүлээд тэгээд тэрийгээ бол ил тодор хэвлэн нийтлээд явдаг. Үндсэндээ Монголд бол бас төдийлөн ажиглагдаад байдгүй юм процесс явж байгаа. Энэ бол цаашдаа бол орон нутгийн түвшинд ингээ хэрэгжээд явбал хүний эрх талдаа их чухал үйл явц юм аа гэж хэлж болно. За нөгөө нэг дурдахыг хүссэн зүйл бол энэ иргэний шийдэл байгууллагатай хамтраад за энэ хүний эрхийн нөлөөллийн үнэлгээ гэдэг ийм одоо төслийг хүний эрхийн үндэсний комисс бас хамтарч ширхэгжүүлсэн байгаа. За түрүүний дээр дурдсан тэр нэгдсэн үндэсний байгууллагын удирдах зарчмыг хэрэгжүүлэх нэг үндсэн арга хэрэгсэл нь бол энэ хүний эрхийн нөлөөллийн үнэлгээг хийжээя гэдэг ийм одоо арга зам байгаа. Тэгэхээр бол томоохон төсөл, ялангуяа томоохон төсөл бол уул уурхайн төсөл үйл ажиллагаа явуулахаас өмнө тэр төслөөс болж орон нутгийн иргэд юм уу ажиллах хүчинд хүний эрхийн ямар эрсдэл үүсэх вэ гэдгийг одоо үнэлж тогтоогоод тэрнийхээ дагуу бол компанийнхаа бодлого үйл ажиллагаанд тусгаад явах хэрэгтэй гэдэг ийм зарчмыг Монголын нөхцөлд ямар байдлаар хэрэгжүүлбэл илүү үр дүнтэй юм бэ гэдэг үүднээс энэ төслийг бол хэрэгжүүлж тэгээд хүний эрхийн нөлөөллийн үнэлгээний юм загвар өдөртөмж жишгийг бол гаргасан байгаа. Тэгээд энэ жишг загварын агуулгыг бол бас хүний эрхийн комиссийн хүний эрх сэтгүүл болон иргэний шийдэл байгууллагын одоо вебсайт зэрэгээс бол харж болно. Яг иргэний шийдэл байгууллага бол хүний эрхийн нөлөөллийн үнэлгээг туршилтын журмаар бас хийх гэж бас оролдсон. Гэхдээ манай Монголд бол бас одоо хүртэл компаниуд маань өөрөө хүний эрх гэдэг юм уу төрийн бас байгууллага үнэлгээ хийх гэж байна гэхлээр маш их айдас одоо эсэргүүцэх үл ойлгох хандлага их байдаг учраас уул нь бол хүний эрхийн үнэлгээг хийх хамгийн үр дүнтэй арга нь өөрөө тухайн компани ач холбогдлыг нь ойлгоод хамтарч хийгээд эргээд компанийнхаа бодлогод тусгаад явбал илүү үр дүнтэй байна. Гэтэл Монголд бол компаниудад ойлгуулахад нэлээд цаг хугацаа хүч хөрөнгө хэрэгтэй учраас үндсэндээ энэ бол их бэрхшээлтэй байсан. Харин энэний оронд бол орон нутгийн иргэдийн санаа бодол, орон нутгийн удирдлагын одоо санаа бодол тулгуурсан хүний эрхийн нөлөөллийн үнэлгээл хийх боломж харагдаж байгаа юм да одоогийн төвшөнд бол. Тэгэхээр эндээс ч гэсэн бас тодорхой үр дүнтэй эргээд компаниуд уламжлахад бас харгалзаж үзэх юм үр дүнгууд гарнаа л гэж харж байгаа. За тэгээд яг эцэст нь энэ лекцэд дүгнэж хэлэхэд бол яг энэ сүүлийн 10 жил 15 жил дэлхийн уул уурхайн салбар энэ хүний эрхтэй холбоотой гарч байгаа өөрчлөлтүүдийг харахад бол би бас нэлээд олон удаа хэлчихсэн бол яг энэ англи дээр бол enlightened self interest буюу одоо монголоор шууд орчуулах юм бол гэгээрсэн хувийн сонирхол буюу ашигла гэдэг энэ ойлголт бол энэ өөрчлөлтийн бас цөмөн байсан болов уу гэж харж байгаа юм л да. Өөрөөр хэлбэл яг хүний эрхийг хангах талаар бол иргэний нийгэм төрийн бас байгууллага олон улсын байгууллагууд маш их зүйл хийсэн. Гэхдээ энэ салбарын өөрчлөлтөд энэ салбар дотор байгаа манлайлагч нар юм уу тэргүүлэх компаниуд нь маш их чухал үүрэг гүйцэтгсэн гэсэн. Тэр тэргүүлэх компаниуд маш одоо хүмүүнлэгийн шинжтэй ухраас хийсэн гэсэн утгаар биш. Тэр компаниуд хүний эрхийн талаар одоо
бодлогодоо тусгаад ажиллаж чадвал эргээд компанид нь ашигтай юм байна гэдгийг төрүүлж харсан гэсэн. Тэгэхээр энийг бол хувийн эрх ашигаа нэгт тавьсан. Гэхдээ уламжлалт байдлаар зөвхөн өөрийн эрх ашигаа бодох биш, илүү нийгэмтэйгээ ашигаа хуваах ийм байдлаар ажиллаж чадсан гэж л хэлж болохоор. Тэгээ энэтэй холбоотой яг янз бүрийн нэр томьёонууд одоо бол хэрэглэгдэж байгаа тийм ээ. CSR буюу одоо компанийн нийгмийн хариуцлага бол олон янзаар тайлбарлагдж хэрэглэгдэж байна. SLO буюу одоо үйл ажиллагаа явуулах нийгмийн зөвшөөрөл гэдэг ойлголт байна. За сүүлийн 2 жил бол энэ share value буюу тэр компани өөрийнхөө орлого ашгийг өөрсдийнхөө одоо ажиллах хүчин болон ажиллаж байгаа орон нутаг, улс орон нийгэмтэйгээ яаж одоо үр дүнтэй хувааж гэдэг юм уу тийм ээ. Цэвэр ашгаа зөвхөн өөрөө биш тийм ээ. Бусаа ажиллаж байгаа одоо орон нутаг нийгмээ давхар хөгжүүлээд явах тийм ямар арга замууд байна гэдгийг тодорхойлсон ийм ойлголтууд их төлхөө одоо бий болж байна. За тэгээд бас эцэст нь хэлэхэд бол энэ өрнөж байгаа өөрчлөлтүүд бол өөрөө одоо томоохон эсэргүүцлийн цуглаан ч юм уу том компанид ажил нэг дор өрнөд бүгдийг нь өөрчилж байгаа биш гэдгийг би бас харуулахыг зорилоо л доо. Энэ хүний эрхийн чиглэлд гарч байгаа агцууд маань өөрөө хвчлэн дандаа жижиг ялалтууд байдаг. Өөрөөр нэг шүүхийн шийдвэр, нэг кейсээр ялалт байгуулсан энэ жижиг одоо ялалтууд эсвэл нэг компанийн бодлогод гарсан өөрчлөлт эргээд олон компанид нөлөөлөх байдлаар эцсийн үр дүндээ том өөрчлөлтийг авчирдаг гэдэг ийм л дүр зураг харагдаж байна гэж дүгнэж байгаа. Тэгэхээр Монголд өрнөх хүний эрхийн болон бусад энэ уул уурхай бизнесийн салбарын хариуцлагыг дээшлүүлэх хөгжил маань энэ ажил маань өөрөө жижиг гэлтгүү энэ тэнд одоо салбар болгонд хийгдэж байгаа одоо агцууд маань эцсийн дүндээ эргээд энэ салбараа илүү одоо нийгмийн хариуцлагатай хүний эрхийг дээдлсэн болгоход хүргэнэ л гэдэг ийм л дүгнэлтийг хэлж болохоор. За баярлалаа. Эрэгтэй өөрийгөө танилцуулсан дипломат эмэгтэйчүүдийн оюуны сангаас болжээ. Тэгээд Австралид олон жилийн уул уурхай хөгжилтэй улс учраас та ерөнхийдөө Австралийн жишээ биднэрт ярьж байна. Тэгээд түрүүн таны хэлсэн нөгөө хоёр нийгмийн тий солилцоон дээр үндэслээд одоо уламжлалт байсан нөгөө төр засгаас нь тухайн уул уурхай хөгжүүлж байгаа газраа иргэдэд хад үзэх байдал нь ингээд бизнесийн байгууллага тухайн уул уурхайн салбарт ажиллаж эхэлснээр ингээд орхигдоод үйл ажиллагааны асуудал ингээд гараа явж байгааг ярьсан шүү дээ. Тэгээ энэ одоо ч гэсэн бас бид нар яг энэ л юугаар явж байгаа л да. Одоо ингээд уул уурхай яамнаас ч юм уу лицензийг нь авах ингээд боломжийг нь аж ахуйн нэгжүүдэд олгоод тэрэн дээр нөгөө аж ахуйн нэгжүүд маань өөрсдөө хүсэлтэд гаргаад ингээд тухайн газар нутгатайгаа орон нутгатайгаа нөгөө харьцаж эхлэегүй ихэд энд нь бичиг цаасан дээр зөвшөөрлөө авчдаг. Тэгээд дараа нь одоо бүх материалын хүмүүстээ бэлдээд орон нутгатайгаа очиход нөгөө тухайн орон нутгийн хаад ингээ ойлголцохгүй хамтарч ажиллах боломжгүй ийм асуудлууд бол манайд ихэнхдээ одоо гараад идэг шүү дээ. Энийг ер нь цаашдаа яаж одоо бодлого шийдвэртэй энэ одоо бодвол хууль эрх зүйдээрээ ингээд хоёр өөр хуулиар хоёр өөрөөр ч юм уу заасан байдлаар ингээд зөрчилдөөл яваад байна гэж би ойлгоод байгаа байхгүй юу? Энэ асуудлыг нь яаж шийдвэрлэх боломжтой гэж та бодож байна? За баярлалаа. Юу яг энэ асуудалтай холбоотойгоор бас энэ асуудалтай холбоотой нэг зүйл танилцуулах юм бол сая нэгдэх өдөр энэ нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн нэг төслийн хурал болсон л доо. Тэр хурал маань өөрөө энэ хариуцлагатай уул уурхайг гэдэг зүйл буюу сая яг хэлсэн уул уурхай болон орон нутгийн харилцааг яаж зохицуулах вэ? Тэр зохицуулахад бас тэр боловсруул сургалтын ач холбогдол буюу тэр нэг ялгаатай зөрүүтэй эрх зүйн актууд. За эрх зүйн акт нь ялгаа зөрөөгүй байлаа гэхэд ойлголцлын зөрөөг нь арилгах үүднээс ийм боловсруул тийм ээ нийтийн боловсруул сургалтын чиглэлээр юу хийж болох вэ гэдэг үүднээс ийм сургалтын модуль боловсруулж байгаа. Тэгээ тэрнийг танилцуулах хурал бол нэгдэх өдөр болсон л да. Тэгэхээр тэр зөвхөн модулыг боловсруулах болох ажлын хүрээнд болон ер нь яг Монголд хийгдэж байгаа энэ ажлуудаас харахад нэгдүгээр яг энэ бүх орон нутагт уул уурхайтай холбоотой гарч байгаа зөрчилдөөр бол энэ газрын эрх зүйн асуудал бол өөрөө гол зүйл л да тийм ээ. Манай малчдын хувьд газар эзэмших, өмчлөх эрх нь өөрөө нөгөө
уламжлалт зан заншлын хэлбэрээр явж ирсэн тийм үү. Одоогийн газрын хуулиар бол зөвхөн өвлжөөний эрхийн бичиг гэдэг ийм статустай. Гэтэл бэлчээр нь бол нийтийн өмч. Тэр нийтийн өмчийг бол засгийн газар юм ашигт малтмалын газар ингээд лиценз болгоод өгцөнтэй холбоотой их зөрчил гардаг. За тэрнээс гадна зөрчлийн шалтгаан болж байгаа зүйл гэхээр саяны миний хэлсэн тэр нийгмийн ойлголцол хөгжлийн түвшин бол байна л да тийм ээ. Уул уурхайн компани бизнесийн хувьд яг юу хийх ёстой? Иргэд төр ямар үүрэгтэй байх ёстой гэдгээ одоо тэн дээр бол ойлголтын зөрүү бол нэлээд байдаг. Нөгөө талдаа яг түрүүний хэлж байгаа нөгөө уул уурхайн компани маань орон нутгатаа яаж харилцах, бизнесээ танилцуулах, тэгээ үр ашгаа яаж хуваах, орон нутгаас гарч байгаа гомдол маргааныг яаж шийдвэрлэх тухай тийм зэгцтэй бодлого, ойлголт байхгүйтэй холбоотой их олон зөрчил гардаг л да. Тэр олон шалтгаан бол байгаа л гэж хэлж байна. Зүгээр сая яг энэ хүний эрхийн асуудалтай холбоотойгоор ялангуяа тэр нэгдсэн үндэсний байгууллагын тэр удирдах зарчмыг бодит амьдрал дээр буулгах хэд хэдэн арга байгаагийн сая би бол дурдлагын орчих шиг боллоо. Нэг нь бол тэр гомдол маргаан шийдвэрлэх механизм гэдэг зүйл байдаг тийм ээ. За оюутлогоо ч юм уу, energy resource гэх мэтийн томоохон компаниудын хувьд бол энэ процесс нь бас харьцангуй зэгцэрсэн байдаг тийм ээ. Нутгийн малчин одоо устай холбоотой юм уу, бэлчээртэй холбоотой маргаан одоо гомдол тавихаар гомдлыг хүлээж аваад 7 хоногийн дотор хариуцсан хүн одоо судлаад за өөрөө шийдэж чадахгүй бол дараагийнхаа менежер танилцуулаад менежер нь хурлаар хэлэлцээд 14 хоногийн дотор малчтад одоо буцаад хариу өгч гэдэг юм уу тийм ийм тогтсон гомдол маргааныг яаж шийдвэрлэх вэ гэдэг ойлгомжтой системтэй байдаг. Ихэнх ялангуяа жижиг дунд Монголын компаниудын хувьд бол ийм одоо тогтсон гомдол маргаантай холбоотой механизм байхгүй. Зүгээр хэн нэгэн одоо уурхаан дарга юм уу холбоотой хүний үзмжээр тэр асуудал шийдэгдснээс болоод зүгээр энгийн одоо гомдлыг шийдчих болох байсан бол тэр нь даамжирсаар байгаад одоо 10-20 хүний нийтийн асуудал болж хуураад сүүлдээ одоо зам хаадаг ч юм уу тийм ээ. Ингээд энгийн механизм байхгүйгээс болж даамжирсан одоо тохиолдлууд их байдаг л да. Тэгэхээр бол яг тэр хүний эрх гэдэг зүйлийг бол айхтар тийм одоо хийсвэр эсвэл нүсэр асуудал гэж харахгүйгээр энгийн жижиг механизмуудаар шигтгэж өгөөд шийдээд явхад бол бас тодорхой хэмжээгээр бол урьдчилан сэргийлэл шийдэх боломжтой л гэж харж байгаа юм л да. Зүгээр байгаль орчин дээр ч гэсэн ялгаагүй тийм ээ. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэдэг маань байгаль орчинтой холбоотой. Байгаль орчны нөлөөлөл гэдэг маань цаанаа бас хүний тухай асуудал, хүний эрх яригдж байгаа учраас тэр нөлөөллийн үнэлгээг ч гэсэн илүү хариуцлагатай хяналттай хийснээс болж тэр хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлнэ л гэдэг ийм л хандлага байна. Тэгэхээр энэ яг олон хүчин зүйлээс хамааралтай нөгөө салбарын олон асуудалтай холбоотой л доо. Гэхдээ ийм жижиг энгийн жижиг дунд уурхайн хувьд бас айхтар том санхүүгийн болон хүчнүүд шаардахгүйгээр шийдэж болохоор ийм шийдлүүд бол байгаа л гэж ойлгож байна. Яг л одоо энэ уурхай хэрэгслэгтэй болсон бидний зөрчилдөх төлөө олон жилээр ингээд өөртөө компаниудаа зарлалаар зэрэг явдаг өсөлттэй. Тэгээд ингэ явахад яг нэг шүүхтээр л очиж байгаа. Монголчин хэлсэндээ үнэхээр дотоодод бол нэг зөрчлөө гэдэг нэг компаниуд гэсэн аваад үздэг шийдэл үздэг механизм байхгүй бол хүн хандан төлөвийг тоодохгүй болохоор эцсийн шатнд шүүхтээр очдог байхгүй. За тэгээ очингууд тэр нутгийн иргэн юм уу, иргэн нэмийн байгууллагын яг үнэхээр хууль ёсныхын эрх ашиг сонирхлыг хөндөгдснөө гэдгийг шүүх тогтоох бол шүүгч үзмжээ асууж байна. Тэгээд тэрийгэ тогтоохыг санаа ийм лицензтэй танаа үйлчээ хамарч байгааг газар хавцаагүй учраас таны эрх ашиг хөндөгдөв байна. Таны эрх зөрчигдөв. Гэтэл өөрөө Монголын одоо малчгууч бэлчээний малчгууч дөрвөн удирдлагаар нүүдийг суудаг. Яг тэр нөгөө лицензтэй талбайд малын бэлчээр уух үндний усны их усээр очиж байгаа. Тэгээ шүүхтэр ийм л байдлаар шийдэж яваад байна. Тэгэхээр Австрали үнэхээр хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөгдсөн байна. Бас зөрчигдсөн байна гэдгийг хуулиар аяг томьёолж гаргахгүй. Сайн захиргааны ерөнхий хууль дээр бид энийг маш их тавьсан байхгүй. Шүүгчийн үзмж байдаг юм. Таны эрх зөрчигдсөн байна. Таны эрх хөндөгдсөн байна гэдгийг тодорхойлж өгдөг учраас шалгуун зүйл байдаг учраас орж байгаа шүүгчид өөрөө үзмжээрээ зөрчсөн зөрчөөгүй шийдвэр гаргаж явах байхгүй. Хоёрдугаар нь уугуул иргэд гэж
Монгол амигүй гэдэг бид нар бас нэг компанитай болоод тэрийг харалдаг асуудал. Нутгийн иргэний эрхийг зөрчил явж байгаа юм байна. Нэгэн бол бид нар болохоор нөгөө Монголын зохицуултын олон байдаг учраас Монгол эрхийн конвенц байдаг шүү дээ. Тэр нэрээ бид нар ярих гэж байхгүй энэ одны эрх Монгол эрх. Энэ хүн үе угаараа явж хаварж байгаа бичээрийг ингээд салгаж ирчихсэн нэг дийгүүц амьдралын их усэр хамгийн дулаан тогтоод тутаа газараа өвчтэй хаварчдаг зусдаг бичдэг ийм байдлаар та нар энэ бугаад байна шүү дээ. Эрхийн зөрчил байна шүү дээ. Монгол эрхийн эрхийн асуудлын үгийн конвенцээр бол баталгаац юм а гэдэг үнэхээр Монгол эрх бишээ надад чинь их асуудал гарч ирдэг. Тэгэхээр энэ Монгол эрхийн гэдгийг тогтоодод тодорхой шахуу үзэл чамаагаа судалгаа хийж явах бол дайнуугүй. Бид нар бол энэ бол үгийн эргэн агуу ихтэй энд амьдарч байсан амьдралын хөвшил ёс хэм маягийг та нар эвдээ гэсэн байна. Тэгэхээр тийм шээ ажлын эрхтэй хангааж ажиллах юм ингээд явдаг. Ийм бас нэг хандлага байна. Та нар нэг бас гурван асуудал хүний эрх үнэлгээ хийдэг тийм ээ. Хүний эрх үнэлгээ хийдэг. Энэ үнэлгээ чинь нийгмийн мэдээллийн үнэлгээнээс нь ялгаатай илүү өргөн байж болж байгаа үгүй тийм ээ. Нийгмийн мэдээллийн үнэлгээ хэлэх одоо үздэг шүү дээ. Ганцхан байгаль орчны үнэлгээ биш. Тэгэхээр нийгмийн мэдээллийн үнэлгээнд илүү хүмүүсийн төрхөд ороод ирдэг тийм үзий ихэд ороод ирж байгаа. Амьдрал хаш төрх ёсоо сонгох, оршин байгаа газар сонгох гэдэг нийгмийн мэдээллийн үнэлгээгээр нэлээд олон эрхүүдийг тэгээд хамаа тэрийг тохиолж ууссан бол өрхөн төвөөр төлөвлөж юм уу тийм ээ. Ингээд шаардаад яваад байгаа ийм үнэлгээг хийх гэж авалтаад байгаа байхгүй. Тэгэхээр ингээд нэг үнэлгээд илүү юм ялгаа зарим юм байна. Илүү юм сайн илүү зүйлүүд байнаагүй. Тэгвэл тэгэхээр бас шаардаад яваад байж болохгүй юу? Компаниудаас тийм болоод дүнс. Түүнийг бас их сонирхолтой бүртгэхийг хэлж байна. Удалхан баялагын өмнөсгөр хөрөнгө оруулалтын төслийн тоолсод энэ хэмжээгээр зөрчил нэмэгдээд байна гэх тийм. Бухаар буугаад байна гэж хамаарал ярьдаг тийм. Монгол бас нэг юм ажилладаг байгаа. Монгол бол яг бусад орнууд бүгдээрээ түрээний байна. Монголч бас ажиллагдсан гэж судлаачид үнэлээд байгаа тийм. Одоо ингээд өмнө буугаад хөрөнгө оруулалт төсөл буулаад тэгэнгүүт төр нэлж эхэлж байгаа. Тийм. Тэгээд нөгөө ихээ зөрчигдсэн иргэд иргэний нэгэн байгууллагуудын эсэргүүцэл тэмцлийг энэ хөрөнгө оруулалтыг буулгасан үнийг багасгасан одоо гол бүрэлдэхүүн болоод хөрөнгө орцол сурчлагаа хийгээд нэг хэрэг төлөө явсан хүмүүсийг эсэргүү болгож харуулаад тэгээд энэ дээр тулгуурлуулалтаа бүх эсэргүүцэл тэмцлийг ихээ хангах гэсэн хүмүүсийн хүчийг судруулуулалтаа бодгол шийдвэрээ бүгдийн болгож гаргаж ирдэг шүү дээ. Графтын хууль, хөрөнгө оруулалтын хууль дандаа тэр тал. Хэдийгээр тийм бодлуудыг гаргаж ирсэн ч гэсэн тэр бидний тал хөгжүүлсэн ч гэсэн өмнөс охгүй. Хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй. Төслийн тоон нэмэгдэхгүй байна. Харин зөрчил нэмэгдээд байгаа байхгүй. Дахиад сая цусангаа ярьж байгаа Монголын компаниуд чинь нөгөө гол дээрээ та угаад явсан ш. Тэгээд нөхөн иргэд нөгөө усгүй болсон. Дахиад хонжмагаа нэмэгдсэн. Тэгэнгүүт төр яаж яадаг энийг хүчээр засуулж шүү дээ. Эсэргүүцийн эрхээ хамгаалах гэсэн усууд нь одоо дууртан болох шиг явж байна. Монгол ийм их ажилладаг. Магадгүй Австрал бол нөгөө хууль ёс бүхэн нөлөөлөх бүртээ тодорхой олчихсан гэрээгээ төрөмж шиг сайн хэрэгжүүлдэг бизнесийн байгууллагууд ч ёс зүйтэй хариуцлагатайгаар энийг дааж мөрддөг болохоор энэ хамаарал ажиллахгүй. Манай бол түрийн орцоо хамаарал тэрийн өөрсдийн ёс зүйг айлгуул идэвхжсэн өөрсдөө тэмдэг их компаниуд нь өөрсдөө төрийн жишээ болоод суурчсан өөртөө зориулаад хөндлөж байгаа болохоор хүчтэй харахгүй хүмүүс судалгаа энэ дээр бас ажиллаж байгаа юм байна уу гэсэн үг. За баярлалаа. Би бас бүгдэнд нь ахтар яг таг хариулахад саналаа хуваалцаал яв тийм ээ. Тэр шүүхтэй холбоотой бол мэдээж шүүх бол яг энэ хариуцлагатай уулуурхаа гэдэг юм уу хүний эрхтэр бол хамгийн одоо чухал үүрэг гүйцэтгэх энэ тогтолцоо шүү тийм ээ. Одоо хуульт ёс гэдэг бол Австрал нэг илүү давуу тал нь өөрөө арчлал одоо хууль эрх зүйн ёс хөгжсөн байдлаар бол мэдээж Монголоос нэгэн давуу байдалтай байна л да. Нөгөө нэг онцлог нь бол өөрөө нөгөө нийтийн эрх зүй гэдэг өөр тогтолцоо байгаа тийм ээ. Тэр Мабогийн шүүхийн шийдвэр маань дараагийн яг ижил төстэй маргаан дээр нөгөө өмнөх жишг нь болоод явдаг ийм л онцлогтой байгаа. Нөгөө талаар яг тэр газартай холбоотой эрхийнх нь асуудал
тодорхой хуулиудаар ийм их зэрэгцэрэгдээ тодорхой болсон учраас шүүхийн процесс нь өөрөө үндсэндээ тухайн уугуул иргэн тэр газартай холбоотой урд өмнөх үеийнхаа түүх соёлыг тодорхойлж чадах юм бол газрынх нь эрхэн сэргээгдчихдэг. Нэгэнт газрын эрхэн сэргээгдсэн учраас тэр газар бол тэр уугуул иргэн буюу уугуул иргэний бүлэгтэй саншгүй холбоотой гэж шүүхээр тогтоогдох учраас дараагийнх нь гэрээ хэлцээ компанитай харилцах харилцаа илүү зэгцтэй байдаг л да. Өөрөөр хэлбэл эрхэн тодорхойлж байна. Тэгэхээр бол энэ дээр томоохон ялгаа нь бол би бол тэгж харж байгаа. Тэгэхээр уугуул Австралийн ялангуяа уугуул иргэдийн хувьд бол тэр нь маш их том давуу тал болдог. Тэгээд эрхэн тодорхой учраас уулуурхайн компаниудтай маш их гэрээ хийдэг. Тэр гэрээ хийгдсэн гэрээнийх нь дагуур манайд ирсэн 2006 оны хуулийн дээр орж ирсэн шүү дээ. Тийм орон нутаг бол компанитай гэрээ хийх ёстой гэдэг. Яг тэр гэрээ хийх үндсэн тэр уугуул санаа нь бол Австралиас гаралтай гэж хэлж болохоор. Нөхцөл байдал нь хоёр өөр тийм үү. Австралийн уугуул иргэд бол газрынх нь эрхэн үндсэндээ тодорхой болчихсон. Тэгээ гэрээ хийж байгаа хүмүүс нь одоо 10 юм уу 20 гэр бүлүүд эсвэл яг тодорхой бүснэт орон нутгийн иргэдийн төлөөлөл байх чинь. Тэгээд Австралийн зарим нэгэн гэрээг харах юм бол 20 гэр бүлийн тэргүүнүүдийн гарын үсэгтэй нөгөө талд нь компани гарын үсэг байх чинь. Өөр хууль эрх зүйн тогтолцоон дээр буулгаад аваад ирэхээр их олон асуудал үүссэн шүү дээ. Тийм 6 оноос хойш орон нутгад гэрээ хийхээр аймагтай гэрээ гэх юм уу, сумтай гэрээ гэх юм уу. За сумтай гэрээ хийхэд тэр нь одоо яг тэр уурхайн нөлөөлөлд өртсөн тэр ойр орчмын малчтын асуудал байх юм уу? Одоо тэр жигтэй сумын асуудал байх юм уу гэдэг ингээд хоёр өөр систем учраас тэрийг одоо Монголд нутагшуулах гэж бараг 10 жил болж штэ тийм ээ. Тэр гэрээний учрыг олох. Тэгэхээр тийм эрх зүйн соёл тогтолцооны хувьд бол ялгаа бол байгаа. Тэгэхээр Австрали, Канада, Америк гэдэг тэр нийтийн эрх зүйтэй газар бол өмнөх шүүхийн шийдвэр дараагийн шийдвэрүүдийнхаа жишг болоо явждаг учраас харьцангуй юм давуу тал. Нөгөө талаас нөгөө арчлалынх нь хөгжил, ил тод байдал нь сайн учраас шүүхт итгэл шүүхийн шийдвэр маань бас хөндлөнгийн оролцоо багтай илүү шудраг гараад явж байгаа юм л да. Манад бол энэ тал дээр маш их дутагдaltaй зүйлүүд байгаа гэж бодлохоор. Хоёр дахь асуудал уугуул иргэдийн тухай асуудал дээр болохоор би болохоор яг энэ дээр жаахан эсрэг байр суурьтай байд юм а. Яг энэ уугуул иргэд гэдэг нэр томьёо буюу одоо Австралийн уугуул иргэд, Канадын уугуул иргэд, одоо Шинэ Зеландын уугуул иргэд гэдэг за өөр маш олон улсад бол уугуул иргэд байна л да тийм ээ. Тэгэхээр тэдний гол онцлог нь өөрөө нийт одоо нийгмийнхаа олонхоос соёлын хувьд хэл за тэгээ улс төрийн бүтэц зохион байгуулалтын хувьд ялгаатай байдаг тийм ээ. Ялгаатай. Нөгөө талдаа тэр нийгмээс ерөөдөө тийм колоничлол явагдсан нийгэмд уугуул иргэд гэдэг ойлголт хүчтэй яригддаг тийм ээ. Өөрөөр Австрали бол англичууд нүүр сууж нүүж ирээд тэр өмнө амьдарч исэн иргэдийг шахаж нутаг орнын одоо эзэмшсэн л ийм л түүх шүү дээ тийм ээ. Канадч ялгаагүй, Америкч ялгаагүй. За бүр Японд гэхэд бол Японы хамгийн хойд арал Хоккайдод бол бас уугуул иргэд амьдарч ирсэн. Японод хойшоогоо нүгээд нөгөө уугуул иргэдэн цөөрөөд явсан байх ч. Яг тийм ойлголтоор Монголд одоо малчтыг юм орон нутгийн иргэд уугуул иргэдийг адилхан уугуул иргэд нэрлээд явах юм бол их өрөөсгөл болчихж байгаа. Яг их төрийн бус байгууллага иргэний хөдөлгөөн энэ хүний эрхийн тэмцэгчдийн хувьд бол зүгээр энэ уугуул иргэдийн конвенц, уугуул иргэдэг нэр томьёо бол нөгөө зорилгодоо хүрэхэд бас нэг хэрэгтэй гэдэг үүднээс одоо тэрийг илүү онцлсон болов гэж харж байгаа юм л да. Яг соёлынх нь, нийгмийнх нь үндэс суурийг харах юм бол уугуул иргэдэг нэр томьёо өөрөө Монголд их тохиромжгүй л харагдаад байна. Яг орон нутг дээр нь малчтын дунд ингээд судалгаа хийх юм ажиллаад явхад бол малчин бол бас өөрийгөө та одоо жишээ нь уугуул иргэн мөн үү? Одоо жишээ нь Австралид бол уугуул иргэн гэхээр ийм хүмүүсийг хэлдэг ч тэгэхээр бол тэр хүн би уугуул иргэн мөн гэж байгаа юм. Гэхдээ ямар утгаар хэлж ийм гэхээр энэ олон жил тэр нутаг дэвсгэрт амьдраад үе удмаараа мал маллаад энэ түүх соёлыг авч яваа. Одоо соёлын өвийг тээгч гэдэг юм уу тийм ээ тэр уламжлалыг хадгалагч гэдгээрээ нөгөө энэ газартай холбоотой хүн гэдгээрээ би бол уугуул иргэн гэж хэлж байгаа юм л да. Тэгэхээр тэнд бол ийм тайлбарын зөрөө гараад тэгээд компаниудын хувьд бас уугуул иргэн гэдгийг Монголд ажиллаж байгаа компаниудын хувьд бол ихэнх нь жоох ер нь бүгд бол хүлээн зөвшөөрөхгүй байгаа шүү дээ. Уугуул иргэн жишээ энэ Монгол иргэн та нар бүгдээрээ л Чингисийн удам тэр чин уугуул чи уугуул биш гэж хэлэхэд яаж тэрийг ялах юм бэ гэдэг нэг талтай бол зөвшөөрөхөөс аргагүй юм тайлбар хэлээд байдаг. Тэгэхээр бол би тэрийг бол нэг тийм стратегийн
гэл нэр томьёол гэж хараад байгаа юм л та тийм. Тэгэхээр яг малчтын эрх талдаа бол яг иргэдийн эрх гэдэг үндсэн тэр конвенц, иргэдийн оролцооны конвенц ч юм уу иргэдийн эрхийн талаар гарсан босод стандарт эрх зүйн баримтчгийн дагуу явбал илүү одоо эрхийн хангах талаар үр дүнтэй юм болов уу гэж миний хувийн бодол бол тийм байдаг. Угуул иргэд гэдэг нэр томьёог ашиглаад тэгэхээр орон нутгатаа хүртэл бас жоохон сөрөг талтай юм болов уу гэж боддог. Зарим одоо тэр нутгийн иргэд бол би бол угуул энэ хүн бол суугуул. Зарим ингээд нутгаасаа гарч яваад хот хүрээгээр ингээд 10 20 жил ажиллаж байгаад уцаж ирээд мал малах гээд ирсэн хүнийгээ хүртэл 100 гэд нэрлсэн тийм орон нутагч байх чинь. Тэгэхээр ийм орон нутгатаа ялгараад үүсгэж бас сөрөг тал байгаа юм л да. Яг угуул гэдэг нэр томьёог хүчтэй тавиад эхлэх юм бол тийм. Гурав дахь асуултын тухай тэр хүний эрхийн нөлөөллийн үнэлгээ гэхэлэр нийгмийн нөлөөллийн үнэлгээтэй их төстэй байгаа юм. Тэгэхээр ганц нэг гол ялгаа нь болохоор нөгөө хүний эрхийн үндсэн конвенц эрх зүйн баримт бичгүүд нь их тодорхой байгаад их давуу талтай. Яг иргэн ямар эрхтэй хин хангах ёстой зөрчил гарвал яах вэ гэдэг баримт бичгүүд бүгд байдаг. Тэгэхээр тэрний дагуу үнэлгээ хийгээд явхаар илүү бодиттой харагддаг. Нийгмийн нөлөөллийн үнэлгээ өөрөө их өргөн үрээтэй шүү дээ. Маш өргөн үрээтэй учраас нөлөөллийн үнэлгээ ихэд бол яг их олон асуудал хамардаг учраас арай тэн дээр ялгаа гардаг болов гэж. Тийм нэг зарим нэг ялгаа байна гэж харсан. Гэхдээ зарим компани ч юм уу зарим байгууллагуудын жишгээс бол нийгмийн нөлөөллийн үнэлгээндээ хүний эрхийн нөлөөллийн үнэлгээний зарим хэсгийг оруулаад явчих тохиолдол бол байгаа. Тийм за дөрөв дэх асуултын тухайд би өөртөө ч юм бол санал нэгж байна л да. Энэ яг үн буураад энэ эдийн засгийн эрдэс баялагын салбар дэлхийн хэмжээнд ингээд үндсэндээ буураад хөрөнгө оруулалт буурсныг бол одоо иргэний нийгмийнхэн гэдэг юм уу хөдөлгөөнийхнөөс болчлоо гэдэг тийм PR хүчтэй явж байна л да тий. Тэгэхээр энэ бол бас тэр бизнесийн салбарынхны өөрсдийнх нь нэг ирээдүйд гарч болох эсэргүүцэл тэмцлээс сэргийлж намжих гэсэн л орлого байх гэж харж байна. Зүгээр үндслээр нь харах юм бол эн чинь өөрөө эрдэс баялагын үн хятадын зах зээл дээр болж байгаа үйл явц эргээд нөгөө Монгол улсын төр засаг намуудын зүгээс хөрөнгө оруулалтын бодлого халамжийн бодлогоос хамаарат нөгөө эрдэс баялагаас олж ирсэн орлогоо яаж зарцуулсан гэдэг илүү макро төвчний бодлого үйл явцтай холбоотой үр дүн гэж харж байна л да. Тэрнээс биш одоо иргэний хөдөлгөөнүүдийн улмаас одоо Монгол улсын одоогийн эрдэс баялагын салбар ийм байдалд орсон гэдэг юм уу ямарлын шалтгаан гэж харуул зүгээр тэр бол илүү тийм улс төрийн зорилготой гэх юм уу тийм л байр суурь гэж хардаг тийм. Энэ дээр бас өөр үзэл бодолтой хүмүүс байгаа байх л та тийм. Тэгэхээр уур уурхай бол өөрөө юу байх вэ гэхээр ус ашигладаг. Ашиглаж байгаа ус нь хямдхан байдаг. Нөгөө талаас Монгол орны усны ер нь 99% гадагшаагаар явждаг. Ганцхан одоо тэс бодол одоо байж байна. Тэгээд бид нар одоо юу гэж яах вэ гэхээр ерөөсөө Монгол улсын хөгжлийг усаа бодохгүй хөгжлөө яриад байгаа байхгүй юу? Энэ бол үнэхээр асуудалтай. Ягаад гэвэл усад стратегийн ачаал бүгдэлтэй. Дэлхийн цэнгэг усны 2% хүн амын уур ус байж байгаа. Маш олон орон одоо үндэсний усны одоо хомсдолтой ингэж байж байгаа учраас хөгжлийг усгүйгээр ярих нь бол үнэхээр техниклэг гэж хэлмээр юм. Нэгдүгээр. Хоёрдугаар яг үхээр би бас Америкийн уур уурхай, Оросын уур уурхай энэ төр явуулсан. Ер нь одоо энэ хөгжингөө орнуудад өөрийнх нь компаниуд уур уурхайгаа эрхлэх юм юм. Тэгэхээр өөрийн компани бол хариуцлагатай байхгүй яах вэ? Манайд болохоор гадны компани орж ирдэг учраас хариуцлага үүрдэг юм билээ. Жишээлх юм бол Америкийн нэгдсэн улсын Peabody гэж компани Улаан аймгийн сайхан суманд нүүрсний уурхайг нөхөн сэргээлт хийгээд бидэнд харуулахдаа усын шинжиж байгааг нь харуулаагүй байдаг. Яг Америкт өөрийнх нь одоо яг компани ажиллаад яаж нөхөн сэргээлт хийж яаж усны шинжилгээ хийх вэ? Шал өөр төвшөнд байгаа байхгүй юу? Тэгэхээр гадны компани бол манайд орж ирээд өөрийнхөө тоглоомоор биш манайд тохируулаад тоглоомоор тоглох юм байлээ гэдгийг бол эндээс харсаа гэдгийг хэлмээр байна. Нөгөө талаас хөгжингөө орнууд ингээд үнэхээр сайхан байдаг мөртөл боли улс зөвхөн алмазын ордоор татвараа хөрөнгөө хуваах, гашгаа хуваах дээр ганцхан алмазын ордоор л өөрийнхөө эдийн засгийг аваа явж шít. Тэгэхэд манай бол бүхэн төрлийн маш их малцмлыг гаргачаад тэндээс өнөөдөр бид өртөө нэг хүн 15 сая өртөө гэж. Тэгэхээр уур уурхайг олгорлоод бид юу олгоо, ямар ашиг хүрвэ
ямар үр дүн төрвэ гэдгийг судлаачид бас үзээч. Нэгдүгээр хоёрдугаар тэр гадны олон компаниуд байгаа гэдгээр түрүү та ярьсан тэр социализмын үеийн уул уурхай ямар байсан бэ? Жишээлбэл Волфрамын уурхайг бол Туагийн баян үжсэн. Мартад Дорнот аймгийн мартад ураны уурхай байсан. Энэ бүгд уул уурхайнуудыг хаагаад орчинд нөлөөллийн одоо цогц хэмжээгээр одоо нөлөөллийн одоо хамгаалаад ингэж явсан энэ улсын хоёр улсын хоорондын бодлого байсан учраас одоо бол манай тийм биш. Ерөөсө ухаад ядаж техникийн хүсэргээл их онгоргой нөхөлтэйгээ. Дээр нь одоо тэр гадаадын компаниуд чинь уул уурхай явуулахаар уул уурхайгаас гарсан улсын дээр улсын хяналтаа тавьчих юм байна шүү дээ. Ямар одоо нөлөөлж байна энэ улсад. Манайд бол тийм баг. Тэр улсуудыг хин идэл, хин ууд, мад хүн юу ууж байгаа сонирм биш. Зөвхөн авдаа аваад ашиглаад ингэ явц. Урдчилтархан одоо ашиг батлын хэрэглэх газрын дарга өөрийн туяа одоо бид 30% хүртэл лиценз өгөх хариуцлагагүй юм мэддэг суулж шээ. 20% бид өгсөн байгаа. Тэн дээрээ хяналтаа тавиагүй. Тэрнээс ашиг олоогүй дахиад лиценз өгөх яриа суулж шээ. Энд чинь юу харуулж ийн үхэхээр өнөөдрийн одоо амиа зугаасан сонгуулийн өмнөх хэдэн төгрөг олгосон арчаагүй үйлдэл гэж олж харж байна. Эцнээс үнэс бол нөгөө талаас юу гэхээр бид нар ингэж одоо 90 оноос хойш уул уурхай ашиглаж юу хажуу юу хэлээ үлдвэ? Ямар ч сум ямар ч аим хөгжөөгүй уул уурхайдаа. Дорцноос ус дээрч юм огцонч байхгүй. Тэр оюун толгой гэсэн харж байгаа танаа харж байгаа энерги ресурс компани хамбогдод яаж одоо тэр байр байшин барьсан байна вэ? Оюун толгойн хэдэн гэр тавьчаад бураад аваа ирсэн. Тэгжид их олон улсын корпорац юм бол тийм хариуцлага хийдэг юм уу? Тэр эрдэмтэд нь ажилчдын сууг байна гэж л харагддаг юм байна. Тэгэхээр манай дүрмийг манайхыг одоо нэг 3 саяхан хүнтэй досгон шиг хууль өрн мэдтгүүч гэдэг юм уу? Үнэхээр илэг барьж байгаа байхгүй юу? Жишээлх юм бол Justin Catholic хар Монгол улсад төлөх 34 төгрөгийн төлөөгүй бид ядууралд ороод байж ш. За тааш нь хан ресурс компани байна. 100 саяыг хэмжлээд байж байна. Тэгэхээр Монголын одоо төрийг ямар байдгийг хараад гадаадын компани бидэнтэй ингэж харьцаад өнөө уул уурхай гэж гадаадын компани олборлоод ингэж байгаа болохоор бид нар хохирч нь болж үлдээд байна гэдэг талаас нь та нар судлаад үзээч гэсэн ийм хүсэлттэй байна. Энэ төрийн бодлого бол буруу байна. Жишээлбэл бол одоо төсвийн хэлэлцүүд 16 оны хэлэлцүүд дээр суусан. Маш олон саяар нь нүүрсийг олборлоо гэж төсвөөс суулгацсан байсан. Гэтэл өнөөдөр дэлхийн нийтээр бүлэмжийг хийх болсоо ялангуяа түүхийн нөөц экспортлыг зогсоогоод хятад орн энэ дээр өшөө реакторууд ажиллуулахтай өшөө сэргэлт гэрчин хүч ажиллуулахтай байж байгаа. Манай нөөц хятадаас өөр гадар гарахгүй шүү. Яагаад гэвэл дахин боловсроод байгаа нөөцийг аль ч ус өөрийн нутаг дэвсгэр дээр гаргадаг шүү. Ийм мэдээ юмнуудыг та нар судлаад бас зохиох шийдвэр гаргаснаар үргэлжлэе гэж хүсэж байна. Ерөнхийдөө судалгаанаас харахаар нэг 60-70% нь эрс баялагын салбарын орлогын 60-70% нь шууд хүний хөгжил санруулал явсан зарцуулагдсан тийм дүр зураг гарч байгаа. Бусд нь бол тэгээд улсын төсөвт ороод янз бүрийн чиглэлээр яг Австрали ч юм уу нөгөө уул уурхайгаас хамаарат хөгжсөн улс орнуудын жишгээс харахад илүү урт хугацааны хөгжлийн хөтөлбөр дэд бүтцийн салбар руугаа орж зарим тохиолдолд нөгөө ирээдүйн сан уул уурхай эрс баялагын одоо хэлбэлцлээс хамаарат хямралаас сэргийлсэн ийм арга хэмжээ авах гэх мэтээр ингээ хөгжөө явдаг жишг бол байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр өчигдрийн болон өмнөх судалгаануудаас харахад манад бол тэр сонгуулийн улс төрийн зорилгоор хэлсэн амлалт тэр зүйлүүдэд л илүү зарцуулагдсан тийм зураг гарч байгаа юм да. Зүгээр арай нэг эсрэг энэ байр суурь бол аль компаниуд илүү одоо хариуцлагагүй аль нь хариуцлагатай вэ гэдэг дээр бол зүгээр цаашид Монгол улс иргэний нийгэмч бай бусад олон нийтийн зүгээс ч гэсэн ерөөсөө илүү тийм шудраг тэгээ үндэслэлтэй байр сууриас хандах хэрэгтэй санагдчихж байгаа. Аль нэг нь чи гадаадын учраас намайг зөвлөх чинь чи дотоод учраас сайн гэдэг маань өөрөө их тийм өрөөсгөл байр суурь шүү дээ тийм ээ. Зүгээр жирийн иргэнийг л ялгаж байгаатай адилхан шүү дээ. Чи гадаад учраас яах гээд байна. Тэгээд орон нутгатайгаа хил хамаа олцохгүй байгаа. Яг гадаадынхан ингээд болчихоо гэд харахаар тийм их бас яг гадаадын гэхэлэр ингээ хятадын компаниуд байна. Тэд нар бол хариуцлагагүй компаниуд маш их. Яг ингээ барууны харьцангуй нөгөө өнөөдөр миний хэлээд байгаа тэр олон улсын стандарт олон улсын зүгээс хяналт тавьж болоод байгаа тэр компаниудын хувьд бол өөрсдөө өсөхгүй маа гэхэд тэр олон шаардлага
нүд харж байгаа учраас хариуцлага нь арай илүү дээр харагдаж байгаа юм л да. Гэхдээ энэ эдс байдлын үнээс хамраад манад одоо гадаадын гэж хэлж болохоор томоохон компани үндсэндээ байхгүй болчихлоо шүү дээ. Одоо ганц үлдсэн нь бол Rio Tinto. За бусд нь бол үндсэндээ бүгд гараа явчихсан гэсэн үг. Яг хоо гадаадын гэж хэлж байгаа нэг арай жижиг хятадын болон бусад улс орны компаниуд байх шиг байна. Тэгэхээр яг ингэж ялгах гэдэг бол өөрөө жоохон өрөөсгөл. Яг үнийг хэлэхэд аль компани яаж гэдгийг шууд тодорхой гаргаад тэр нь Монгол байна уу, Хятад байна уу гэдгийг чухал биш шүү дээ, тийм үү? Яг тэр компани энэ хүний эрхийн стандартууд юм уу, нийгмийн хариуцлагын стандартаа мөрдөж гин үгүй юу гэдэг нь чухал болохоос ш тэр бол гадаад уу, дотоод уу, Монгол сэтгэлтэй юу, сэтгэлгүй юу гэдэг нь чухал биш л гэж би бодож байна л да. Яг л бүх компанийн хувьд ашиг олох гэдэг нь нэгдүгээр зорилго. Ашиг олохоос гадна орон нутгатайгаа ивэ олцоод ашигаасаа хуваагаад ингээд эв түнчинтэй явах тэр зүйлийг ойлгосон компани уу юу гэдэг нь гадаад дотоод гэдгээс төдийлөн ялгаахгүй харин тэр компани өөрсдийнх нь хүмүүсийн бодлого үйл ажиллагаанаас хамаарна гэж бодоод байна л да. Тэгэхгүй бол манад гадаад ихлээр бидний хуурах гад байна. Дотоод ихэр арай дээр гэж харах юм бол арай л өрөөсгөл болов гэж бодож байна. Тэрний оронд баг илүү нэр цохож хэлсэн нь баг дээр авах гэж бодоод байна л. Дотоодын энэ компани, гадаадын энэ компани ингэсэн тэгсэн гэх хэлвэл нөгөө хөрөнгө оруулагч гэдэг нь бас хүмүүс шүү дээ. Чи бас л бизнесийг гэж ашиг олгож байгаа. Монгол хүмүүс одоо зүгээр төсөөлөхөд хөгжөөд өөр Монголд юм уу бүрээд өөр хаана үдэ очиход бидрийг чи Монгол бол бидрийг хуурах гэж харж байгаатай л адилхан гэсэн. Тэрний оронд таны хэлж байгаатай санал нэг зүйл бол яг энэ төрийн бодлого хяналт зэгцтэй байна уугүй юу гэдэг нь бол санал бол нэг байна. Тийм зэгцтэй бодлого байхгүй учраас бол тэр дундуур одоо гадаадын жижиг хариуцлагагүй компаниуд орж ирээд ингээд нөхөн сэргээлтээ хийхгүй ч юм уу ингээд тохироогод гарч байгаа жишээнүүд бол байгаа. Тэгэхгүйгээр зүгээр нийтээр нь гадныхан бол юу л дотоод тэрний оронд дотооддоо яа гэдэг тийм хандлага бол арай өрөөсгөл үр дүнтэй болов гэж бодож байна л да. Австралид бол жишээ нь зөвхөн дандаа Австралийн компаниуд байхгүй шүү дээ. Одоо жишээ нь Хятадын компаниуд байна, Энтекийнхэн байна, Бразилаас хүртэл байна л да. Тэгэхээр яг адилхан ялгахгүйгээр бүгдэнд нь адилхан хяналт тавиад зөрчил гарах юм бол энэ манай Австралийн энэ хэтэрхүүгээр адилхан хариуцлага тооцоод явах тийм үл ялгуурлах зарчим л гэдэг л хамгийн үр дүнтэй л болов гэж бодож байна. Өөр асуудал байна. Доктор Татар буйны юуч таавал суусан. Компьютер юмс. Татарстан хийж ааштай планы хүсэрнэ. Ингээд энийг